Сайн байцгаана эрхэм өндөд үзэгчдээ. Манай M Sports podcast-ийн 17 дахь дугаар энэхүү эхэлж байна. За энэ удаагийн дугаараар энэ оны маш онцгой зочин буюу Парис 2024 Олимпийн мөнгөн медальт олон улсын мастер Баасан Хүү болон Монгол улсын гавьяа тамирчин дасгалжуулагч Бунбаа нар өрдө оролцсон байна. За юуны өмнө Баасан Хүүдээ маш өндөр баярын хүрээ Монгол түмнийхээ магнаг тэнэлсэн эхний өдрөө шууд маш гоё Монголынхаа зүсийг хөргсөн анхны мөнгөн медалийг Парис Олимпиадаас авчирсан. Тэгээ энд нь баяр хүрээд нэг гоё хоёул алгадчихжээ. Бас манай энэ зүйлсэн хатуу баяртай байгаа. За сэтгэл хэрвээ мэдээж маш олон телевиз ярилцлагуудад сэтгэл өрсөн байсан. Яг оролцоод ирсний дараа ер нь хэрэг завгүй явсан. Ер нь нэлээд завгүй байх шиг байлаа. Тэгэхээр анхны Олимпиад ороод талаад сэтгэл маш их өндөр байна. Тэгээд Монголд ирсэн бас ойноо гэртээ ирж нэг хөсгөлөөр 3 хоног гэртээ ирж ятэрсэн. Тасалжуулагчийн хувьд одоохондоо бол амралтын байлтай л энэ тий. Яг Олимпийн баг бол одоохондоо төр амарсан байгаа. За яриагаа шууд юу руу оруулъя. Олимпийн наадмаар оруулъя. Юу Баасан Хүү маань хамгийн эхний өдрийн жодо бүх эхний өдрийн барилдаан байсан. Ер нь бэлтгэл ер нь эндээс хэрэг ер нь бэлтгэлж тэр эндээсээ шигчээ багасаа гараад явахдаа ер нь юу гэж вэ? Баасан Хүү үед бол мэдээж 24 он бол маш юм одтой жил байсан. Азийн авраг боллоо тий. Дэлхийн авраг боллоо. Тэгээ мөн дээрээс нь Олимпийн мөнгөн медаль авлаа. Ер нь бэлтгэж ер нь хэр байсан бэ? Бэлтгэлжилт бол сайн байсан. Бид нэр дэлхийн аврагаас ирээд Хөөх хот руу Олимпийн бэлтгэлтэй гарчаад тэгээ буцаж Монголдоо ирэх зэрэгэлтэй бэлтгэлээ хийдэг гэсэн байгаа. Тэгээд яг дэлхийн авраг хүртэл нөгөө манай жин дээр бол Олимпийн бага зарлаа байсан. Олимпийн явах зарлаа. Дэлхийн аврагтаа төрүүлж ирчээд Олимпиад оролцоолаа. Тэгэл өдөр өдрийнхөө бэлтгэлийг чамбаруулаад тэгэл чаддаг бүхнээ хийж үзэхэд бол явсан да. Бэлтгэлийн үеэр бид нар юун дээр очиж ирсэн. Санжин болдог дээр очиод яриа авах гад ерхийлэгч батлага ирсэн байсан. Тэгээд нөгөө Баасан Хүүгээс яриа авах гад очиод яг авах гэжсэн чинь одоо Олимпийн өмнө яриа өгөхгүй бид нар үүлээгүй. Тэгээд энэ Олимпийн өмнө ч юм уу эсвэл дэлхийн авраг том тэмцээний өмнө ер нь яриа аваад ярилцлага өгөөд нэвтрүүлэгт орох, тэмцээний өмнө орох бол жоо хэцүү байдаг. Ер нь хориглдог уу? Хамаагүй байдаг. Сэтгэл зүйн ер нь нөлөөлөхгүй юм. Тэгэхгүй багш нар ер нь хориглдог. Тэгээ ер нь дэмий байх л гэж боддог шүү дээ. Яагаад гэвэл болоогүй юм талаар асуугаад тэр хүн жоохон тамирчин сэтгэл зүйн жоохон дарамт очролоо гэж боддог шүү дээ. Сэтгүүлч нар ч медаль авах уу юу зэрж чинь. Угаасаа зорилго тодорхой дээ. Тэр хүн угаасаа л өөрөө бодсон байгаа. Тэрний төлөө зорж байгаа. Тийм зүйлийг ингээд банк асуугаад байлаас айгүй хэцүү байх гэж боддог. Тийм болохоор багш нар маань бидний төлөө л бити яахын Олимпийн дараа гэлдэг. Тэр дэлхийн авраг болоод ирсний дараа хавар очиж яриа авчихсан Баасан Хүүс. Тэр нөгөө хэлжсэн байхгүй батлуу өргөлж гисэн байсан. За одоо ингээд ханах болоо гэж том зорилго нугасаа байгаа тий. Тэгээ яриа авсан яг өгсөн л дөө. Тэр үед нөгөө хамгийн том зорилго өгөхөд мэдээж медаль аавна гэд Баасан Хүү өөрөө хэлжсэн. Тэгэд яаж яг ямар ингээд дарамт маранд ингээд байна өгсөж Баасан ямар тийм дарамт маранд тийм юу ч би бодохгүй. Зүгээр хийдэг юм а чаддгаараа хийгээл ирэхэд тэгээ болондоо гэсэн үнэхээр болгоод бүтээгээд ирсэн. За юу замналын талаар ярьж эхлэе гэж бодож байна. Анх самбо бөхөр хичээлжсэн гэсэн ер нь самбо бөхөөс яагаад жодо бөх рүү орсон Бунбаа багштай бас хэрхэн холбогдсон тэр талаар ярих. Би анх өсвөр тахта 14 оноос эхэлж жодо бөхөр хичээлж эхэлсэн. Тэгээ 17 он хүртэл жодо бөхөр хичээлж байгаа 17 оноос эхлээд 21 он хүртэл 20 коронавигаар хүртэл самбо бөхөр хичээллээд тэгэл самбо дээрс тодорхой амжилт төсөөлөл залуу шинжилгээ авах нэр төрүүлээд тэгээд коронавигийн дараа жодо бөхөр шигшээ өгтөр ирсэн. Тэгээ яг анх ирээд Бунбаа багшаасаа асуугаал мэдхгүй чадахгүй юм асуугаал. Тэгэл анх шигшээд орохдоо амар сандраал айгаал тэгэл багштай л наалдаад багшаасаа юм асуугаал. Тэгэл одоо ч гэсэн багшаасаа л айгу зөвлөгөө бүх зүйлдээ бүгдэлдээ багшаасаа зөвлөгөө авч байдаг. Бунбаа тасалжуулагч хувьд анх Баасан Хүү ер нь ямар ч сэтгэл төр чинь тань нэг толгой төр нэг босс юм байна уу. За энэ хүүхд нэг иймэрхүү авьяастай ийм хүүхд байна гэдэг нэг тасалжуулагч нэг нүд гэж нэг юм бас байдаг шүү дээ тий. 21 оны 10 сард ирсэн шиг санагдаад тань тий. 21 оны 10 сард ирээд тэгээ би ч нэг шгшээгийн тасалжуулагчлахаар нэг шгшээгийн бос хүүхдүүдийг бас нэг тэр болгоныг хараад чаддгүй. Тэгсэн чинь нэг өдөр энэ чи ирчээд нэг сар гарны дараачлаа яг одоо санахад тэгжсэн байхгүй. Багш миний барилдаан болж ийн гэд надаас тий. Тэгээ би гайхаад
баг нэг харж чадахгүй байгаа тоххой баскагийн барилдаа харахгүй шүү дээ. Харж чадахгүй ш нөгөө хүмүүстэй анхаарлаа хандуулаа байж чи. Хөшөө миний барилдаа яаж ийн гэдэг чи. Би чи жоохон эвгүй байдалд орох юм ихтэй. Хараагүй ийснэ. Нэг тэгтээ яг харж л байгаа юм л да. Тэр чи ингээд хараад тийм тэгэнгүүтээ би яг ихний одоо зөвлөгөө гэх юм уу юу гэжсэн. Чи нэг өрөлтч юм болохгүй байна. Өрөлтч юм болохгүй ах шиг байна гэд нэг анхны бол нэг тийм зөвлөгөө бол нэг тийм хөл өгчсэн тий. Тэгэд яг таны доор ирээд ингээд бэлтгэл сургууль гээд ирэхэд та ер нь яг юун дээр анхаарч ажилласан бэ? Мэдээж энэ саам суурьтай байж байгаа жудраа орохоор бас нэг өөр нэг юм аяг байдаг байлгүй тий. Магави ТV-д бас саам суурьтай шүү дээ. Энэ дэлхийн орн болчихсон. Бидний үед ч юм болохоор яг нөгөө саамжуудаа гэдэг хамаг ордог гэсэн тэмцээнд одоо сүүлийн үед болохоор нөгөө нэг саамбар барилдсан бол жудоогоос тэмцээнд орж болохгүй гэсэн тийм нэг хориг тавьчихад байгаа. Тэгэхээр ер нь тэрнээс хойш юу хаагаад те саамбар барилдаг. Бараг 2008 оноос хойш барилдаг. Тийм хат 8 оны юм л те. Тэгээ яг нөгөө явцын бэлтгэл дээр ингээл ажиглагдаал байгаа юм л да. Энэ хүүхдэд одоо юу гэдэг ямар алдаа байна, ямар дутагдлаа, ямар авууштай тал байна ингээл өгшин чинь бас нэг эрэл хайгуул хийгээл харддаг л да. Тэгэл мэдээ зөндөл юм байгаа штэ. Яахгүй хүн гэж байхгүй юм чинь. Тэгэл тэр болгонд хоорондоо ярилцаал тэгэл засаал явах боддог гэсэн. Ер нь Монголын одоо энэ нэг бид нэг гадаад гарч байгаа юмнуудыг ингээд бодлоос дотоодын өрсөлдөө ер нь хэр үт юм бэ шигшээ багийн дотоодын одоо жингүүдийн өрсөлдөөнүүд эрэгтэй хөнгөн дээр бол их штэ 60 66 73 ч юм тий одоо жишээ нь сая 73-ыг аваад үчихэд одоо маань цогтой маань дэлхийн арга тэгэхэд Олимпиас хөрөл медаль авчлаа гэхэд сая нэг дэлхийн аргад оронд нь явсан хүүхд бас л ингээл медаль авах жишээ нэ тий 73 ч бол дэлхийн бүр амар топ юм байхгүй. Тэгэхэд л очиад шигшгийн нэг манай нэг хүүхд очиад медаль авах жишээ нэ тий. Сая Эрдэнэ эргэл Олимпиад орсон хүүхд нь бас л нэг жоохон юмнаас алдаал нэг медальнаас малтарж байгаа жишээ нэ. Тий. Тэмхүүл жинжин мэдээж эрт төсөлтэй дээшийг болохоор жоохон өрсөлдөөн жоохон багтай эмэгтэй ч гэсэн эрэгтэй ч гэсэн ялгаагүй. Энэ жоохон нөөц багтай байгаа даа. Тий. Яг эмэгтэй дээр бол хөнгөн жингүүд бас байгаа хүүхдүүд зөндөө байгаа. Учин одоо нөгөө оргил үе гэж ярих жоохон буруу гэж магадгүй гэхдээ ер нь бол одоо 2004 онд Финас хамгийн анх медаль авч ирсэн те Цагаанбаатар гавьяд. Тэрнээс хойш ер нь жодо бүхийн хөгжил их эрс сайжирсан тий 2008 оноос хойш одоо нэг 2016 оны Рио хүртэл бол манайх бол яг нөгөө бүх чинд ер нь хин ч явсан баг бүхэл чинд ер нь медаль авах магадлал маш өндөр байсан. А тэнд бас хүн чингүүч бас байсан шүү дээ. Байсан. Тий нэмэх хасах 100 тэр байсан. Баатар Баят Төвшинбаяр Оргвайн. Тэгэхээр яг нөгөө тамирчдын нөөц болцооны талаар асуух гэдэг юм л та. За энэ тамирчид маань одоо ингээд 60 66 гэл хөнгөн жингүүдэд байна гэж юм тийм. Хүн жингүүдэд яагаад ер нь нөөц болцоо байхгүй байгаа юм болоо. Уг нь бол манайх ч одоо үндэсний бүх гэдэг бүхийн хуучин цагт бол дандаа ер нь хүн жингүүд дээрээ их амжилт гаргадаг байсан тийм ээ. Чөлөөчүүдөө гэхгүй тийм. Чөлөөтийнхэн бол дандаа ер нь хүн чин шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр юу гэж бодож байна? Яагаад ер нь тамирчдын нөөц болцоо ер нь хүн жингүүдэд бага байгаа л гэж. Яг хүн жингээр хасах нэмэх хоёр ороод ирлээ те эрэгтэй жин дээр. Тэгэхээр нөгөө одоо ч үндэсний бүхчин бас худалж юу гэдэг бизнес гэж бас хэлж болохгүй тий. Одоо нэг жил ингээл эхний жил ингээл начи авчлаа тий. Дараа жил нэг тим яриа байгалаа шүү дээ. Бид нэр ч гэсэн анзаараад ингээд сонсож байхад бас үнэн худал мэдтггүй ч гэсэн нэг тим юм яваад байгаа байхгүй тий. Дараа жил нь би ингээд 5 дээр ахаад өгчвөл тэр дээр өгдөө штэ ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо ингээд жишээ нь яхад жуудаагаар ингээд олимпиас медаль авчвал тэр хүнд яг амьдралын баталгаанд бас байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яаж ч хүн жингийнхэн үндэсний бүх рүү бол тэр нэг орох шалтгаан болчиход байгаа юм л гэж боддог. Тэгэхээр одоо яг энийг асууж байгаагийн дараагийн шалтгаан бол энэ тамирчид тасгалжуулагчдын асуудлуудыг л асуух гэдэг юм л да. Одоо ингээл хүн болгонд тий ганц тамирчин биш зүгээр тамирчин биш зүгээр хувь хүн гэж бодоход тий одоо ингээ санхүүгийн асуудалтай арга гэрийн асуудалтай эсвэл ажлын асуудалтай тий нөгөө анхдах ширхцээнүүд асуудалтай үед бол ер нь маш их стрессэнд орно шүү дээ. Тэгэхээр тэр үед бол ер нь хүн зүгээр тамирчин хүний амжилт
Тэ зүгээр энгийн зүгээр ажил төрлөө хийж байгаа хүний амжилт ч сөргөөр нөлөөлдөг тийм ээ. Тэгэхээр яг энэ дээр дасгалжуулагч нарын нөөц болцоон дээр ер нь хангамжууд хэрв тамирчдад ер нь энэ улсаас өгж байгаа цалин тий хангамжууд ер нь ямар байдаг вэ? Тамирчин талаас нь яг зүгээр олимпиад амжилт гаргаагүй байх үед тийм ээ. Дэлхийн аварга болоогүй байх үед ер нь тамирчин хүн үнэхээр амжилт гаргуул нөгөө ёндоор нь гэж ярьдаг тий. Төвшинбаяр аварга нөгөө Монгол толготны 100 эрхэн дээр ороод би ихтэй ёндороод тий ингээд арай өөр болцоо. Гэхдээ яг энэ мянган тамирчдаас хідэн яг тэр төвшөнд очих хүлээ тийм ээ. Энэ талаар. Бид нар чинь болохоор шгшээгийн үед үндсэн тамирчид чинь 971 төгрөг. Үндсэн цалин гэсэн. Тэгэл ер нь тэгэл өрхий их тамирчидсан төрөөс юм байна л бүх их тамирчид ер нь ингээл харахад яг хөдөө орон нутгийн хүмүүс хөдөө орон нутгаас ирж хичээллээл одоо ингээл өдөөллөг л тэр зорьсон юмд хүрхээ явж байгаа хүмүүс бол бүгдээрээ л яг л төрөөс юм байна. Би ч гэсэн сая ингээл олимпиас медаль аваад ирсэн чи би ч бас төрөөс юм байранд идэг. Тэгэл сардаа бол 970 мянган төгрөг авдаг. Тэгээ одоо тамирчин байхад бол тэгээд цалингаараа ч юм уу те яг бас спонсор туслана л да тэр чинь туслана спонсор туслана холбооноос бас нэг тодорхой хэмжээгээр туслана те. Тэр яагаад ч нөгөө одооний энэ Монголын нөхцөлд бол байр авах ямар ч нөхцөлгүй байгаад байгаа байхгүй. Тэгэл нэг одоо нэг төрөөс гэдэг юм уу юу гэдэг тийм юм нэг аль болох ордонтой ойрхон хол байл бүр хэцүү те аль болох ордонтой ойрхон нэг байр маяг төрөөслөл тэгэл тэрийг нэг 3 сараар хувааж өгч юм уу за арай нэг боломжтой спонсор нэгээд туслаад ингэж нэг жилээр нэг гэрээ гэдэг нэг тэндээ нэг жил нэг тухтай санаа амар бэлтгэлээ жишээ нэг тиймэрхүү л ер нь нэг тийм дасгалжуулагчийн цалин ямар шиг байх вэ? Дасгалжуулагчийн цалин бол нэг сая 120 зуул гэдэг. Гэтэ одоо манай дундад цалинч статистикийн хорооноос нь ирснээс бол бага ба шүү дээ. Бага. Ер нь сая 1 зугийн цалин гэдэг бол одоо бол юмны үн ямар өсөж байгаа лээ тийм. Энэ дээр одоо би Бунмаа гавьятаас бүр төлөх болсон. Яг тамирчны карьерийг өөрөө тулцсан. Тийм. Дэлхийн аваргаас хүрэл медальтай, багийн дэлхийн аваргаас 2 ч медальтай тийм ээ. Гран при, Гранд Сламуудаас бол маш олон медаль, Азийн наадмаас медаль авсан. Эргээд харахад бол маш өндөр амжилттай. Тэгээ ер нь бол тамирчны карьерээ олон дэрлүүлээд дасгалжуулагч болж байгаа тийм. Тэгэхээр яг энэ хугацаанд за бүр амар том амжилттай гэхэд бас биш тийм Олимпиас медаль аваагүй гэдгээрээ жоох юм байна. Гэхдээ ер нь бол тамирчид дундаа бол дундчаас дээгүүр ч юм уу тийм дэлхийн аваргын медальтай ийм тамирчин арга гэрийн одоо сая ярьдаг тийм энэ хангамж одоо байр ч гэдэг юм уу хүний анхдагч хэрэгцээнүүд ер нь хангагдаж чадсан болов тамирчин байх одоо 10 жилийн карьер дээр. За яг ингэ тамирчин гэж ярихаар юу л да амар олон авьяастай хүмүүс зөндөө байдаг аахгүй. Тэгээ яг эцсийн мөчид за энэ хүүхд ингэ боловсроод одоо л нэг юм төрөх бах та гэхээр яалт ч нөгөө амьдралын шаардлагаар нөгөө хүүхд чинь за одоо хөшөө би үнэхээр дийлэхгүй нэ болио гэд ингэ гадагшаа тийм тэгэл гадагшаа ийш тийш тэмцээнд явал нэг визтэй болдог ч юм уу те тэнгүүтээ зааш та үнэхээр барахгүй байна одоо амьдрал утахгүй л одоо яалаа л гэж хамч. Тэгэл ихэнх нь л тэгэл одооний нөгөө ажиллаж нөгөө залуучууд ч гэсэн тэгээд гарах нөгөө гадагшаа гарч ажиллахыг сонирхолтой гэдэг шиг бас тийм авьяастай хүмүүс бол дундаасаа зөндөө байлжсэн. Ялцч нөгөө бид нар тэгээд тэр юуг нь яаж чадах юм багш юм уу аль нэг компани тэрийг нөгөө тусалж бас туслахад бас бэрхштэй юм бол тэгээд яах нэг нөгөө амжилт гаргаад явж байгаа хүмүүс рүүгээ илүү тий нэр нь гарах учраас туслах багт. Уг нь тэнд авиас байгаад байдаг, амжилт гарах гэдэг. Гэхдээ тэрийг бол таниаг байгаа ш нөгөө спонсорууд ч юм уу тий. Тэр танигдсан хүмүүс нэг иймэрхүү байна гэж танигдсан хүмүүст бол бүр хэцүү үстэй. Тэгээ өөрийгөө нөгөө нээж харуулах гатар боломж нь олдохгүйгээд танигчд бол зөндөө байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ яг нөгөө уус бас боломжоор л аль болох боломжоор л мэдээж нөгөө ингээл төсөн мөнгө бодоол гаргадаг л та. Яг гэхдээ бас нөгөө юугаа бас муулаад ханаа шин тий. Тэр нь бас яг ингээд одооний нөгөө нэхэд байгаа амжилттай амар бас жоохон нийцэхгүй л байгаа юм шиг санагдав. Одоо ер нь энэ талаар нэг жоохон асууч хэрэг. Одоо ярьсныг тий. Бас хөөд сая ярьж шүү дээ. Амжилт гаргаагүй би бас төрөөсийн байр маар ингэ явжсэн. Одоо тэр өөрөөс ч хувьд бол одоо ингээд
яг нэг цагаас нөгөө цаг руу шилжиж байгаа гэсэн. Одоо би төвшин баяраа гаргаж жишээ авах гэдэг л да. Тэр Монгол толгойн зөөр хэмиг бол тухайд 9 онд лөө. 12 оны Лондонны дараа орж ирсэн санагдаад байна. Тэрэн дээр яг төвшин баяраа 8 оны Бээжинг Олимпик дээр нөгөө барилдах жихт нь баталгаа ерхийлэгч очиод бодвол бас туризм баримаар байсан юм шиг байгаа. Эхнэр нь жирэмсэн ч гэдэг илүү яг тиймэрхүү юм ярьж. Тэгэхээр тэр хүн барилдахын өмнө тэр стресс байгаад шүү дээ. Би хэрвээ төрүүлээд ч юм уу медаль аваад ч юм уу ирэх юм бол миний амьдрал шал өөр болно тий. Туризм барьнаасаа гарна эхнэр төрн тий. Ингээд нөгөө ондороод амжилт гаргаад амьдрал өөрчлөгдөн. Тэр бодол нөгөө барилдааны өмнө тэр хүнд ингээд төрөөд байгаа байхгүй. Тэгсэн чинь би бол баталгаа ерөнхийлөгчийг бол маш сайн сэтгэл зүйч гэж харж байгаа. Очоод баг барилдахын өмнө ах эндүү зүгээр барилдаандаа анхаараа. Би чамд очисон одоо ялсан ялаагүй ингээд очихор чинь гоё. Хоёр өрөө байр авч гэсэн. Тэгээд тэр хүний толгой доторс юм алга болсон тий. Хамгийн ихний дөрөгт нөгөө Японы дэлхийн хошоо оргыг ялжсэн шүү дээ. Өмнөх Олимпийн авраг болов. Олимпийн оруулаа гэсэн. Яг тэр дэлхийн авраг нь үзэн тий. Нөгөө Сузуки ч болцсон байсан. Копен төрүүлсэн байсан. Тэгээд нөгөө нэг аврагыг даваад тэгсэн. Би яг урд зам нэг гоё зараад тэгсэн. Тэгэхээр саяныхтэр үргэлжлүүлээд яг асуух гэдэг байгаа асуудал маань тамирчин хүн амжилт гаргахын тулд зүгээр 5 хүчин зүйлийг нэрлэх гэвэл ер нь юуг нэрлэх вэ? 5 гол хүчин зүйл. Ийм хүчин зүйлүүдийг ингээд байх юм бол одоо жинхэнэ нөгөө одоо бид Олимпийн үеэр ингээд юу орууллаа шүү дээ. Статистик мэдээллүүдийг орууллаа тий тамирчдынхаа үр дүнг оруулаад орон бичиж байгаа хүмүүс маань төсвийн мөнгөөр ингээд явж гэсэн чинь салин маш бага шүү дээ. Тэгвэл тамирчин хүнд ямар нөөц болцоонуудыг бэлтжвэл тэр хүмүүс маань гадагшаа явах байх юм тий. Тэгэхээр амжилт гарах зам нь нэгдэх боломжтой гэж юу бодож байна. 5 хүчин зүйл гэлээ одоо бодохгүй тий. Зөвхөн Монгол гэж бодохгүй бас олон улсын бас нэг ийм байвал тэгдэм билээ гэсэн одоо тэмцээнд явсан чинь бас харцсан байгаа ш. Нэг ийм байхаар бас ингэдэм билээ гэдэг чинь нэг ийм бодсон юм байвал ер нь 5 юм нэрлэх юм. Одоо хүмүүс ингээл амар их сэтгэл зүйчийн талаар ярьж байна. Тэгээ мэдээж нэг хувь хүн өөрийгөө амар чөлөөлөх хэрэгтэй л доо. Миний бодлоор бол чөлөөлөх хэрэгтэй байхгүй. Заавал би одоо жишээ нь бас бараг медаль авна гэж байгаа хүн л тэгэл нэг өөрийгөө чөлөөлж чадаагүй болохоор бас нөгөө хамаг бие ингээл барина гэдэг чинь бие барилдаанд гарахгүй. Одоо энэ тэр тархины нэг золоош юу гэдлээ. Тархины нэг болчин ингээд чангарч хараад хүнээс юу гардгуу гэж байгаа байхгүй. Тэр ингээд болоо гэлчихдээ. Тий болоо гэлчихлээ байгаа байхгүй. Одоо би заавал медаль авах хэрэгтэй. Одоо бараг медаль авахгүй одоо биний одоо энэ барины лизэгчүүд одоо мэдгүй тий чинь одоо арга гэр би амьдралаа яах вэ ч гэдэг юм уу. Тийм юм бодохгүйгээр л тий. Тийм бодохгүйгээр л нөгөө тархиа ингээд юм чөлөөтэй байх хэрэгтэй юм болоо гэж. Тэрийг чөлөөтэй байх хүмүүс маань сэтгэл зүйч юу? Шууд 100% юу? Сэтгэл зүйч нөлөөтэй юм. Сэтгэл зүйч өөр. Тэгэл зөндөө олон хүчин зүйл байгаа. Заавал ганцхан сэтгэл зүйч биш те. Энд дээр мэдээж сэтгэл зүйч орно. Тэгэл зөндөө олон хүчин зүйл байгаа л да. Түрүүн баски юу гэж бодож байна? Тэр 5 хүчин зүйл. Би ихт одоо ингээл яг одоо шгшээ багт тэр ингээд бэлтгэл гарахад 2-3 сэтгэл зүйч ирвэл би тэр сэтгэл зүйч дундаас нэг л сэтгэл зүйчтэй ажиллаж байна. Яагаад гэвэл бос сэтгэл зүйч нь надаа нөгөө миний юунд таардгүй гэх юм уу. Би нөгөө сэтгэл зүйчийг ингээд сонгохдоо спортын сэтгэл зүйч биш. Хувь хүн талаас сэтгэл зүйчтэй ажиллах айгуу төртэй. Яагаад гэвэл эхлээд хувь хүний өөрийнх нь сэтгэл зүйн сайхан байж идэг чинь өөрийнхөө хийж байгаа юмд ингээд сэтгэл хангалуун биш. Тэгэхгүй хувь хүнийхээ сэтгэл зүйн тийм хэцүү байхад спортын ингээд яриад байвал бас хэцүү байх гэж боддог. Тэгээд сэтгэл зүйчтэй бас их ярихаас илүү багштайгаа илүү хэрэлцдэг. Тэгээд хүнд яг нөгөө багштай ярилцвал тэгж болох юм байна, ингэж болох юм байна гэд хүнтэй ер нь ярилцаад байвал гаргалгаа гарч ирээд тэр хүнд байдлаас бас айгүй салах өндөр байдаг. Тэгвэл ч нөгөө яриад дотроо онгойлгочлоо гэдэг шиг тийм. Яг нэг гоё аав ээж таах үйлцсэн юм шиг болохгүй байгаа мó багштай тэгээ хэлчихээр тэгэл багш маань тэгвэл ингэж тэгвэл ингээ гэл. Тэгэхээр багштайгаа айгүй сайн ярилцдаг. Би ч нөгөө баскет нөгөө банк хэлдэг байхгүй. Би ерөөс энэ тамирчин байхдаа би ерөөс бараг багштайгаа ярилцж үзээгүй штэ гэ тэ. Тэгээ нөгөө тамирчин хүн багшаасаа бас айгүй их юм асууж явсан юм бэл. Заавал нөгөө дасгалжуулагч тамирчнаас асуух биш те. Тамирчин хүн эсэргээрээ тамирчин өөрөө нөгөө багшаасаа юм асууж нөгөө нэг ингээд тэр чинь нөгөө амар их юм ярилцах нөгөө юу үнс гэх юм үнс болт юм лээ.
Тэгэхгүй яг тамирчид чи ихэнх нь нөгөө нэг багшаа хүлээдэг. Багш юу гэж хэлэх нүг гээд багшийн ял одоо юм хэлвэл би одоо өдөөс нь бараг юм ярина ч гэдэг юм. Тийм бол биш юм шиг санагдсан. Яг дасгалжуулагч болоод би ойлгож байгаа байхгүй. Түүнээс бол би хизээч ойлгохгүй байсан. Бас ерөөс ойлгохгүй байсан. Нэг дасгалжуулагч болоод ирэхээр ер нь юм бэ. Би бас тамирчнаа аягүй сонсч ингэж ярилцах хэрэгтэй байна гэж бодсон. Саний асуултыг би бунуугаар бас дахиад асуумаар байна л да. Тамирчны карьераа амжилттайгаар олон жил хичээлсэн. Одоо дасгалжуулагчийн карьерт шилжээд 6 дахь жилдээ 18 19 он тэгээ Хонконгод байснаас ахгүйл 5 жил. Тэгэхээр ер нь бол тамирчин хүн яавал ер нь амжилт гарах юм бэ? Ер нь гол хүчин зүйлүүд нь ямар хүчин зүйлүүд ер нь нөлөөлөд байна вэ? Тамирчин юу яг төрөний саний л миний нэг ярьсан номер 1 асуудал бол багштайгаа л ойлголцох гэж яг би дасгалжуулагч болсон сард гэж бодсон. Нэг багштайгаа 100%, тамирчин багш хоёр 100% ойлголцох бол бас амжилт гарахад айгүй хэцүү юм байна. Нэг амар олон асуудал тулгарна л та мэдээж. Надад ч тулгарна, энэ тамирчин ч тулгарна. Тэгэхээр ингээ хоорондоо тэр асуудлаа амар сайн ярилцаж ойлголцох нь чухал. Тэгээ нэг тэр амжилт гарах юу гэж мэдээж тэгэл хоёрт сахилга батын асуудал гарч ирнэ те. Тэг нөгөө би нэг аль 2021 онд би нэг анх Турк яваад би нэг октодоо бас нэг оройн нэг жоохон октодоо өглөх мэхтэй яг хэлжсэн баг. Та нар ер нь амжилт гарахад хамгийн чухал зүйл юу гэж бодож байна гэсэн чи ихэнх нь яг тэгээд ингээд сахилга бат юм уу гэж ингэж байгаа байхгүй. Тэгэхээр би хэлжсэн баг октодоо. Үгүй шүү дээ. Багшаа хоёрыг харилцаа штэ гэдэг хэлсэн баг. Багшаа хоёрыг харилцаа штэ. Та нар би одоо өцтөр орой та нар хэдэн цагт унтсан ч юм уу те. Ийг мэдхгүй жиж би өглөө 7 цагт энэ бэлтгэлтэй шүү гэж хэлэх чинь бас утга болчих жоохгүй. Нэг бодол тийм бас тий. Тэгэхгүй нөгөөт чинь надаас бүх юм ногол өцтөр орой нэг найзхан төрсөд орж болд. Юм жоох оройтой 2-3 унтсан хад би 7 цагт ирээд тэр хүүхдийг тэн өдөөдөж болохгүй байхгүй. Зүгээр жишээ авч яхад ер нь бол жишээ энэ байгаа байхгүй. Тэгэхээр би яг тэр үе яг тэгж хэлжсэн. Тэрнээс хойш ерөнхийдөө бас тэр юугаа зарчмаа гэх юм уу нэг баримтлагыг айгүйх зөрдөг болсон гэх юм аа. За баасан хүмүүс маань саний дээр 5 хүчин зүйлийг бодож амжиж тэр нэг 5 хүчин зүйлийг сонирхолтой санагдав. 5 хүчин зүйл үү? Тийм тэр жоо нэг бэлтгэл сургуульч гэдэг юм уу те мөн дээрээс нь одоо хангамж гэдэг юм уу тэгээд мэдээ зар гэрийн 50 байдал гэдэг ч одоо тамирчин юу гэдэг ч юм уу нэг тиймэр хүмүүс ярьдэн шүү дээ тамирчид. Би нэг юм байвал тийм иймэрхүү зүйлс ингэж сайн байвал би амжилт гарахад нөлөөлөндөө гэдэг бодцсон зүйл гэвэл зүгээр л толгойд орж байгаа юу ч болно шүү дээ. Толгойд орж байгаа. Тэгэхээр Монгол тамирчдын хувьд бол тэр спонсор байгууллага хэрэгтэй гэж боддог. Яагаад гэвэл тэр хүн хизээж бэлтгэл хийж явахдаа маргаашийнхаа түрээсийн мөнгийг бодохгүйгээр маргаашийнхаа хийх бэлтгэлийг ч юм уу эсвэл маргааш энэ хий ингээд сайжруулчих гэж бодохын оронд маргааш түрээстэй өдөрчтэй түрээсийн мөнгөө яаж төлөх вэ гэж бодсноос тэр чинь ингээд ботход л тамирчдын хамгийн тийм нөгөө хийх ёстой юм а биш өөр юмд ингээд сатараад байвал хэцүү. Тэгээд арга гэр сая хамгийн чухал арга гэрсэн татаад тлээтэй ч байд юм уу. Тийм байвал бас хэцүү. Арга гэртээ санаа зовоод нэг тэрэг тэгчих юмсан. Аав ээжигээ нэг ингэж юмсан гэх. Тэр байдлаас байна. Тэгээ гадагшаа тэмцээний хувьд бол тэр сэтгэл зүйч, хоол зүйч гэдэг бас хэрэгтэй юм шиг санагдсан. Яагаад гэвэл сэтгэл зүйч яагаад гэвэл сэтгэл санаа тавгүй байх үед хизээч хүн шууд хажууд байгаа хүнтэй ингэж байна, тийм байна гэж хэлж чадахгүй. Тэгээд яагаад гэвэл сэтгэл зүйчтэй бас ярилцаад сэтгэл зүйч нь гаргалгаа гаргаж өгдөг. Тийм болохоор сэтгэл зүйч хэрэгтэй гэж боддог. Хоол зүйн тал дээр болохоор бид нэр жингээ хасж явахдаа ч юм уу эсвэл энгийн үедээ идэж явахдаа ч юм уу гинт хоолоо бас ингээ хасчих болохгүй. Тийм их багаар ч юм уу эсвэл нүүрс ус тэрийг уургаас гэд ч юм уу юу хасах талаар нь ингээд юу идэх юу хасах талаараас хоол зүйчтэй айгуу сайн зөвлөдөг. Тэгээд дараагийнх нь бол холбооны бодлого сайн бах хэрэгтэй гэж. Юу нээлж спортын тийм. Тийм манай холбооны ерөнхийлөгч ер нь тэгэл байнга одоо нэг багш нарт өгүүлж байгаа юм чи тэр штэ. Нэг жин дээр юу нэг хүн бэлдэх вэ? 3-4 хүн бэлтгэл байнга тэгдэх. Тэгэл багш нар аль чадлахаараа л тэг нэг хүүхдүүдийн эрэл хайгуулд гарна л та. Тэгэл нэг жин дээр ядаж нэг 3 хүүхд барьчих юмсан. 3 яг адилхан тий дэлхийн төвшөнд үзэх 3 хүүхд бэлтчих юмсан ингээл ийм хөө зорилттой ажилдаг. Манай оюутны хувьд
холбооны нэрийн ерөнхий нэрийн бичгийн дарга. Тэрхэлтэй Хонконг 19 оноос хойш 20 жил 2 жил. Өгөөг 17 онд явсан шүү дээ. Тий. Тэгээд 20 он хүртэл. 19 онд 2 жил тий 2 жил. Тэгэхээр Хонконгийн одоо жудо бүхийг бодоход бол амжилт бол багтай. Манайхыг бодоход бол хойд тийм. Тэгвэл тэнд Хонконгод ер нь багш тасгалжуулагч руу анхаарсан ямар ажлууд хийж юм тий. Бэлтгэлийн бааз, тамирчин, тасгалжуулагчийн хангамжууд. Тэгээ Монголд ирэхэд одоо цалингийн зөрүү, хангамжийн зөрүү мэдээж хэрэг гарах бах тий. Ягаад ер нь улсын шгшээгийн тасгалжуулагч болж байгаа. Хонконгийн тасгалжуулагч байж байгаа. Яг одоо нэг байнга мөнгө яриад тахна шин тий. Мэдээ цалингийн тал дээр бол амар эрсдсэн шүү дээ. Тэг яг хангамжийн хувьд бол яг гайгүй тэд чинь нэг угаасаа нэг юм шгшээ багийнхаа юм үнсэн бүр баазтай юм лээ. Тэн дээр нь тэгэхээр нэг дэлхийн аргаар эхний 32 илүү 16-д орсон хүн ингээд цалингийнхан тэр тамирчдын цалингийнхан зэснүүд ингээд ABC гэ 3 ангил байт юм лээ. Одоо A гэхээр дэлхийн аргаар ч юм уу Азийн тоглолтоор ямар амжилт гаргасан хүмүүсийг A бүстэй оруулах уу B бүс алин B бүстэй оруулах, алин C бүстэй оруулах уу гэдэг ингээд цалингийнхан зэс нь бол 3 ингэж ангилдсан байлээ. Тамирчдын хувьд болохоор тэгээ жууд бол мэдээж хөгжил нь бол нэлээ мууштай. Тэгээ яг 2 жил ажиллахдаа бас яг Батгэрэл дээр чадхыг хараад ажиллаад бас нэг контентал биш open гэдэг тэмцээн болдог шүү дээ. Тэр тэмцээнээс ямарч нэг 2 3 алт авсан. Аваагүй ямарч аваагүй медалуудыг авахулсан. Тэгээ Монголд ирэх шалтгаан бол яг хүний нутагт яг тэгээд мөнгөтэй цалин гайгүй ч гэсэн тэгэл нөгөө их нутаг гэдэг бол тэгэл өөр юм хэлээ тэгэл за ямар ч очиод ажиллаад үзье гэж бодоод ирсэн шүү дээ. Тийм нөгөө мөнгөтэй цайхан мөнгөгүй цайхан. Ирсэнд баярлаа гэж байгаа. Тэгээ Монголоос энэ мөнгө медальтай болоход маш том үүрэг орлоо шүү дээ. Энэ тасгалжуулагч ярьж байгаа дээр сая энэ Япон өнгөрсөн олимпиад илүү жоохон муу амжилт үзүүлчих шиг боллоо энэ жил. Тэгээ Франц бас жоохон амжилтаа бууруулчих шиг боллоо. Жудо бүх хоёр одоо үндэс болж шүү дээ. Тэгээ нөгөө Японч бас тасгалжуулагчаа солин мойлн шууд ингээ хал юм хийгээд тийм юмнууд нэлээ яваад байсан. Одоо энэ Япон Францыг ер нь гүйцэж гарч ирж байгаа ер нь яг ямар улсууд байна одоо яг гүйцэгч биш ер нь ингээ дөхч очиж байгаа улсууд гэд нэрлэвэл эмэгтэй дээр гэл ер нь Францууд мэдээж Японоос бараг илүү амжилттай зарим тэмцээнд бол оролцдог л доо. Тэгсэн сая болохоор Франц эмэгтэй финалд ч гарсангүй шүү дээ. Хэдэн хүрэл авчваа. Тийм. 3-4 багш байсан. Тийм ер нь хүлэрээ 52, 57, 63, 70 мултраад хасхан мултраад тий 5 хүрэл авсан байна. Тэгж энэ чинь Токиод 2 алт илүү 3 алттай ирсэн баг шүү дээ. Тэгэхээр саяны юун дээр болохоор финал гарч чадаагүй. Тэгээ эмэгтэй одоо нийт ингээ юуг харахад сая 7 жил 7 өөр ус төрүүлсэн мессеж санагдаад байгаа. Тий. Бас Токиод аль Риод нэлээд бас яг тэгжсэн юм а. 7 жил 7 өөр ус авч ирсэн. Тэгэхээр яг энэ тэнцэн хөл ер нь эмэгтэй баг дээр бол тий. Эрэгтэй бол бас яг сайн нарийн яг байдаггүй байна. Тийм баг. Тийм үү. Одоо сая олимпиад 2 алт авснараа азрууд сая нэлийн юу авчлаа шүү дээ тий. Эрэгтэй дээр бол 2 алт авчлаа. Тэгээ мэдээж эрэгтэй дээр бол гүрж орж ирнэ, азар орж ирж байна. Тэгэхээр одоо энэ нэг спорт өөрөө юм интернэшнл болоод нэг юмар ингээл нэг тийм доминет хийдэг юмуд байх болоод олон улс бол манай Монгол одоо яг тэр улсуудтай ижлэхийг ингээд тийм төвшөнд очиж ивэл яг юу одоо яг хэрэгтэй байгаад байна. Ямар шүү зүйлүүдийг жоохон дэмжиж өгвөл хэрэгтэй болж байна. Тамирчин хүний хувьд ч болон тийм таны хувьд ч гэж бодож байна. Яг манай Монгол улсын хувьд ч. Яг бидний хувьд болохоор яг нэг циклэрээ ч юм уу те эсвэл төлөвлөгөөг нэг улирлаар гаргаад тэрнийхээ дагуу бэлтгэлээ хийж алдаа багш нар ярилцаад ер нь ихэнх төлөвлөгөөг манай ахлах тасгалжуулагч тэгээд нямлаа өгч хоёр маань гаргадаг. Тэгээд туслах багш нартаа ингээд тэр ажлуудаа танилцуулаад ингээд хуваарлаж өгдөг. Тэрнийхээ дагуу явж байгаа юм ч гэсэн. Тэгээд нэг бол энэ сая л жоохон ингэснээс биш манай баг бол гайгүй л амжилт бол гайгүй л байгаа гэж миний хувьд бол бодож байгаа шүү дээ. Тий. Бас өдөр нь юу гэж бодож байна. Ер нь
бусад улс орнуудыг ингээд тамирчдыг харахад ер нь өөрсдөө ингээд юу харахад ер нь тиймэрхүү сэтгэл ер нь төр очоод яг тийм амар олон орны тамирчид очоод зөвхөрсөлтөд нэг дэвжин дөрсөлтөд Окей. Манайх сая бол надаас гастан дахиад 3 медаль авах боломжтой. Ирэл маань бас хангалттай финалдах байсан. Ирэл маань бас финалдж бол бас тэр дээгүүчтэй ч бол бас үзэн штэ алтарнаа л гэж үзнэ. Бас авах маань медаль авах боломжтой байсан. Эрдэнэ 2 Бүгдээрээ л ер нь сэтгэл гайг байсан. Гончхон гэл ер нь л их юм л медаль авах боломжтой байсан. Тэгээд явнаас л бас тэгээд дэснээс мэдхгүй л. Тэр бас Тэрнээс ч манай багч нь бол тийм амар муу баг бол биш. Тийм. Одоо ингэж Алж багтай хос хэлцэл орж штэ. Медаль авч байна. Эргээд нутагтаа ирнэ штэ. Медаль аваад ингээд гоё бууж ирэх. Ямар санагддаг вэ? Медаль авахгүй ингээд ирэхээр тий. Ямар санагддаг вэ? Энэ хоёрын одоо тэнгэр газар шиг байна. Тэр талаар ярьж. Медаль аваад ирэхээр нэх гоё сэтгэл дүүрэн бууж ирэх бах тий. Медаль авахгүй ирэхээр зүгээр яг ингээд сошиал орч юм эндээс ингээд дайралтууд та нар мэдээж хэрэг сошиал дараал харж л байгаа шүү дээ. Харахгүй шаарч л. Тэгэхээр нэг юм имэйсэн ч юм уу ингээд нэг юм гим хийцэн юм шиг байгаад идэм болов уу гэж үзэх чигээр боддог. Медаль аль аль сураад байгаа. зөв баглаа шүү дээ тий. Одоо би ийм л юм өсөд байгаа байхгүй. Манайх намонголчин зүгээр хөгжиж байгаа жижиг орн шүү дээ. Бүхэл салбарууд яг үнэндээ хөгжих шатнд л явж байгаа. Тэгэхээр бүгд энийг ойлгох хэрэгтэй байхгүй тий. Тамирчдынхаа асуудлуудыг ойлгох хэрэгтэй. Модмаа яг хэлж байна тий. Санаасаа төсөн мөнгөндөө баригдаж байгаа шиг шогийн тамирчдыг мэдээж хэрэг мөнгө байгаад тахт насаад байгаа байхгүй л байлгүй тий. Төсөө зөв зарцуулах хэрэгтэй. Тий. Аль зэгтээ тамирчиндаа юу дасгалжуулагчдаа юу хангамждаа юу тэр нөгөө усаас өөрлөд өгж байгаа тэр 40 дээр гомдог гэж яриад лээ. Тэрийг тэгээд аль талдаа хуваарлах. Тэгэхээр яг буугаад ирэхээр буруудахгүй байхаа. Хитрхи ингээл төсвийн мөнгө одоо бүр юм болгондоо л ус төрж байгаа. Төсвийн мөнгө гэдэг болчих тий. Харин тэгэхээр яг хоёр надад бол тэгэл хожоол медаль авахаар бүх хүн өстой чи мундаг байсан шүү. Сайн байсан шүү дээ. Амар байлаа. Тэгэл хожигдоод ирэхэд бол тэр хүмүүст тэгэхээр муулж байгаа юм л та. Өстой ингээл хоолны сав өөр хүн авч яваа чи улсын мөнгө, татварын мөнгө идлээ. Бид нэр үнэхээр татварын мөнгнөөс амар идээд байгаа юм бол байхгүй. Тэгэл хөрхий бор зүрхээр өөртөө явж байгаа. Тэгэл хүн болгон тэгэл хүм юмыг нэг тийм сөргөөр муу талаас нь хараад байдаг. Яагаад гэвэл тамирчид заавал медаль авах тийм юутай гэж боддгоо шүү дээ. Би нэг үзэгчд хүмүүст нэг медалийн өртөө ч юм уу. Нэг өртөө юм шиг тэгэл маа тамирчид чинь бас хөөрхий медаль авахгүй мултрахаараа одоо фэйсбүүк орохгүй одоос намайг амар хийсэн байгаа гэл. Тэгэхэд л тэр чинь ингээл мөнгө төрөнд биш ч гэсэн зүгээр ингийн фэйсбүүк ухаад гэртээ хөвтөж байгаа хүний бичиж байгаа юмнаас хүртэл хүн чинь ингээд дим авах нь авна. Тэгээ муусан байвал тэр чинь хараа сэтгэл санаа гарна. Яа тэгвэл тэр тамирчин хүн чинь тэр гэртээ хөвтөж байгаа хүнд ямар ч өргөө штэ. Тэр хүнээс юу ч аваагүй. Тэр хүний яасан гэж тэгж хүнийг муулдаг бол үнэхээр ойлгодог штэ. Тэгээ тэрээс үзэгчид хүмүүсийн хандж байгаа хандлагаас жоохон онцгой санагддаг. Тэгэл тэр чинь тамирчин болгоны сэтгэл зүй чинь өөр байгаа штэ. Одоо би гэтэл фэйсбүүк ороод ингээл магтсан ч муусан ч би нэг тоохгүй юм байна. Эсвэл зарим нэг нь ингээл харчаал одоостой намайг тэгчиж ингэчиж нэрээс би тийм юм уу гэл. Яс хүн өөр наач хинэггүй цөөхөн баг. Тэгэхээр би бас нэг хэсэг нэг фэйсбүүк орохгүй баг одоо энэ фэйсбүүкийн нэг оролтыг амар хязгаарласан байхгүй баг 2 жил ер нь баг л өдөрт нэг 10-20 минут л ордог гэсэн. Тэгээд би ингээд нэг тэр яг ингээ гүйлгэжсэн тэр нэг жуудаа юм нэрчлээ. Бас баахан ингээд нэг тэмцээний дараачлаа баахан битсэн бахаар би баскет хэлсэн. Энэ хүмүүс ямар балаарцсан би юу бичээд идэм гэсэн чи. Угаасаа л тэгдэж төгшөө та мэддэг. Би нөгөө фэйсбүүк ордог юм чи мэдэхгүй шүү дээ. Ер нь бас орохгүй байсан л дээр юм билий. Фэйсбүүкээс ер нь аваад нөгөө сошиалаас аваад юм бас мэдээлэл нэг сайхан мэдээлэл бол авахгүй л байсан нэгдэж шүү дээ. Энэ харамаас ихтэлтэй тий ялж байгаа. Тийм тэгэхээр үзэгчдэрээ өөрсдийнхээ хармаар байгаа, муу талаас нь хармаар байгаа. Энэ тэнд уурал бухимдсан уураа бараг л тэндж байгаагаа л
Тэгэл нэг сайхан зам хөдлөл ороод ирэхээр өмөрөө. Бас хинэггүй одоо хин маань чи бас жоохон хинэггүйдэг шүү дээ. Тэрийг ерөөсөө өөр дээр нөгөө надаа юу хийж наалдах байлцсан гэдэг шиг ерөөс наалдаас багцсан ч. Нэг бодлоо тэр наамаа. Тийм сэтгэл зүйч гэсэн тэр нь сайн нэмдүүлж байгаа шүү дээ. Гэтэ яг энэ бүх шигшгийн бүх тамирчид тийм биш хөө. Зарим нь эсмэр тийм дэлхийн аваргаас 3-та 4-тэй хүрэл медаль хүрчсэн тамирч хүртэл 16 оны Риогийн олимпийнхаа одоо сэтгэл зүйн дарамтнаас би 7 жилийн дараа буюу өнгөрсөн 23 онд л би гарсан гэдэг пост оруулсан. Тэгэхээр дараагийн амжилтанд амар нөлөөлөх гэдэг байна. За 20-тэй ч юм 19-тэй хөвт бай тийм. Одоо цогтоо айгүй сайн санаж байна. 16 оны Рио дээр яваад эхний даваан дээр ялагчаад хогийн савны хажуу сууж байгаа нэг зураг. Тий. Тэгэхээр тэрийг чинь тэр үед бол цогтоо төрлөө асар их тарьсан. Магадгүй 16 оны Рио дээр дэлхийн аварга болсон байсан бол дотор. Олимпич явж үзээгүй. Дэлхийн аварга тамирч манад байдаг. Тэрийг явуулах байсан инээ тэрийг л нөгөө нэг тэр чин цогтооч одоо бараг тухайд 20 хүрч ирсэн л хүүхэд байсан шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр тэр сэтгэл зүй бол амар дарамт болно шүү. Тэр хүүхэд чинь нөгөө 20 гэдэг чинь цаана дахиад 10 жилийн карьер гэж байна. Гэтэ цогтоо бол маш сайн ажиллаж дараа нь асуудлаас гарсан баха. Эргээд нөгөө талд нь бас асуудлаас гарч чадахгүй хүмүүс тамирчин сэтгэл зүйн нөгөө драма гэж ярьдаг. Энэ дэр одоо бомбага ярьд бол маш олон медальгүй багаараа ингээд бууж исэн гоё гэх юм уу хэцүү тийм үг гэдээсээ дурсаач одоо Риоч үт юм уу Лондон ч үт юм тий дэлхийн аваргууд. Тэр нэг тамирчны сэтгэл зүйг бол би амар бас нэлээ эмзэг байх гэж боддог шүү дээ. Яг тэр нэг левел ингээд өндөр болчихж байгаа шүү дээ тий. Левел өндөр нэг тамирчин ингээд левел ингээд өндөр болчихлоо шүү дээ. Олимпиад авахд үзэхэр болчихлоо шүү дээ. Яг тэр үед ингээд медаль авахгүй ирэхээр тэгээ нэг одоо энэ сошиалын дарилтаас олж бас нэлээ хүнд стрессээс депрессэнд ордог хүмүүс байдаг гэж боддог. Тэгээд тэрийг хамгийн гол нь яаж нэг тэрнээсээ гарах вэ гэдэг аргыг л олохгүй бол бас тэр насан туршид хэлж байгаа шиг бас 7 жил гэдэг чинь бас асар урт. Тийм. Тэр бас үнэн байж магадгүй хүүнээсээ л болж болтой мэдээж. Танд ер нь өөртөө тийм өчөж ер нь байдгүй ер нь яг тэрийг яасандаа гэдэг марцсан ч юм уу тий. Тэр нэг гоныг баяртай үед дурсвал олон жил биш олон байлын үзлээ олон жил дэлхийн аварга үзлээ. Би бас гайгүй нэг тийм дээр гайгүй. Хажууд чинь бас тийм нөгөө тамирчид байгаа шүү дээ манай тий. Янз бүрийн одоо сэтгэл зүйтэй янз бүрийн. Байсанс бид нэр хэдэн оны дэлхийн аварга олимпиар лөө одоо нэг нэмачэр лам дэгд мөхцөө өдөр чи яг нэг үеийн юм чинь тэгээд нэг бас л нэг авчгаар юм дээр аваагүй тэгээд нэг яг онгоцоос болсон чи ёо яаж онгоцноос бод тэгэл тэг хүмүүс гарсны дараас тэ бүхэн гарсны дараа хойно байж ад ингээ боо юм ач гэдэг нэг тийм яриа бол бас гардаг 12 оны тийм нэр ярьд юм би 12 оны Лондонгийн олимпиад дээр хин нэг хүн тийм ярьжсэн гийн хувьд 12 оны Лондонд тавсхийн аварга болж гарч ирчээд хагас финал дээр ялагдаад төрлийн төлөө ялагдаад 5 дахь орнд орчихсон санагдаж байна. Тэгсэн Говьтийн хувьд бол юу яжсэн юм. Сүүлийн 7-8 секундын дээр билүү ялагдаад медалаас мултарч ирсэн 12 оны. Тэгэхээр бас тэр аюултай тийм сүүлийн эдгээр секунд. Тэгээд 5 дахь медалийн төлөө барилдаад ялагдсан. Нөгөө түрүүнээ бас үгэлдэг шиг тийм өртөө шүү дээ тийм. Гэхдээ бас одоо ингээд бичиж байгаа хүмүүсийг харахаар ямар зориггүй юм байгаа юм шиг бичээд байна тийм. Та нарт одоо медаль авах зориг байхгүй. Зүгээр л баг зугаалаад явах гэдэг. Зугаалах. Тэгээ яг энэ дээр нэг юм хэлэхэд зарим сайн нэг медаль авах ч аавна гэж бодож байсан хүмүүс яагаад аваагүй. Бидний бэлтгэлжилт уг нь яг ингээд таарсан юм байхгүй. Бидний мэдээж багш нар чинь ингээд хараад өгнөжтэй энэ болчихжтэй ч гэдэг нэг тийм дүнэлт нүрэн шүү дээ. Тэр барилтаа нэг манайхаа яг баг дээр л харгасан. Тэргээ нэг зүгээр чөлөөтэй орилчих жоохгүй. Яг л тийм бүгдээрээ л тийм бэлтгэл сайтай байсан байхгүй. Багийн барилтын дээр манайх ямар амар барилтаа тийм. Гурван байлаас иргэдээс нэг сэтгэл зүй ямар байгаа, хувь хүн ямар байгаа, бэлтгэлч ямар байсан бэ гэдгийг ер нь баг дээр л гаргачих жоохгүй. Бас манайх бол яг Израилийг ялаагүй ч гэсэн ингээд тэр хүүхдүүдийн потенциал тийм өндөр байсан л гэдгийг яг хэлэх гээд байгаа байхгүй. Тэр багийн барилт явахгүй юусан шүү 3-0 болж байгаа дэргэж ирээд те 3-3 болоод сүлд суулаагаар Эрдэнэвэрээр дагаад ялцсан байж байгаад ялсан бөхтөө тэгэхээр стаас. Тийм манай тэр ихэнх нь дэшээ нөгөө жин өссөн болсон. Яг тэгэхээр манайх ч яг
70-д ирэх аваа гэж 13-т ирэх авааг болохоор 57-гийн хүн чинь 70 руу барилдчихж байгаа. 73 хүн чинь ирлүү барилдчихж байгаа. Ингэх жишээний гэхээр бас нөгөө энэ Монгол нөгөө тийм манай багийн бас потенциалыг харуулсан барилдаанууд басан байхаа л гэж боддог шүү дээ. За иргэд хөдөлгөөн Олимпийн яг эхний өдөр рүү иргэд очие гэж бодож байна. Эхний өдрөөс ер нь эхлээд шууд бааз хүмүүс маань өрсөлдөгчтэй маш гоё ялж эхэлсэн тий. Одоо бараг нэрэ гараал бараг унаглаа гэдээсэн. Ер нь барилдааны тактикууд ер нь юу гэж орж эхлэв, барилдаанууд нь ямар зөвлөмжөөр ер нь өрсөлдөгчтэй ер нь хэр судалсан байсан бэ? Би нэг тактик угаасаа л нөгөө олимпийн бэлтгэлд гарахтаа л яг л би гарт сууж урж байгаа нэг шиднэ гэж хоёр талаа шидэд авцсан. Би жигээ ингээд харахгүй унахгүй байна гэж арай өөрт чинь нөгөө тал руу ч юм уу хамгаалсан тал руу жиг ингээл тэрийг бас давцсан. Хөвтөд ингээл мөрөн дээр давал гартан татна гэж тэгэл давцсан. Яг л миний давцсан юмнууд яг л ясан болохоор би нэг тийм амар тэмцээний өмнө нэрвтэй цаатаа яана маа гэж бодсон юм бол ерөөс байгаагүй. Яг тэгвэл би хийн гэж бодсон юмнуудаа бүгдийг би өөрөө туллаа давтцсан. Би тэгээ зүгээр хийж чаддаг юм гараад их толно л гэсэн. Тэгээ медалийн төлөөх барилдаан дээр Голдскор Голдскор дээр ялдаг. Тэр үед яг тийм юу дарамт ирүү шууд жийсэн шүү дээ. Тийм. Тэрийг хий гэж бодоод хийсэн үү тэр үед? Тэр өрсөлдөгчийг өмнө би тэр хоёр хожижсэн. Тэгээ яг сая олимп дээр ингээд тасч бүр амар бэрт болсон. Тэгээ би өмнө бол зүгээр л үндсэн цагтаараа зүгээр хаал хожиждаг гэсэн тийм чинь. Тэгэхээр олимп дээр тийм болоо юм гэдэг ч мал олимп башаал өөрөөсөн гэж ойлгож байгаа. Тэгээд би ихтэй тийм амар нөгөө хожигчул яана манай авахгүй бол яана манай гэж юусоо бодоогүй. За тэгвэл миний давцсан юмнууд чаддаг юмнуудаа гоё бидрэл хийдэг юм их толно гэл. Нэг хожигдно гэсэн сэтгэл зүй байхгүй. Тэгэл багш руу ороод багш болж ийнэг үл болгоод тэгээд хийвэл тэрийг сонсоол айгу тайван барилц. Ер нь энэ саяны олимп дээр 50 айгу дэнтсэн байсан байна. Бүр бараг л бүх өрсөлдөгчтэй хоёр торгуулаад амар 50 явж байгаа хоёр торгуулахаар жоохон сандраад айгу юм ойж эхлэв. Ер нь датаметр яасан ч ялгсан чинь их гоё 50 буугаад 50 гарч ирэл. Тэгээд одоо ч өөр их гоё спорт юм а тий нэг цаанаасаа 50 байж байгаа ялсан ч ялгсан ч мэддэхгүй тэгээд бууч. Тэгээд сүүл нэг ярилцсан харж ирсэн чинь батлуу ерөнхийдөө нэг медаль нөлөө хөрөлттэй дээр юун дээр нь жоо харидүндээ барилддаг гэдэг нэг хэлсэн юм шиг байна тий. Би ч нөгөө дандаа л ингээл маазрал хүн амьтанд инээлдээл байдаг систем нөгөө характер жоохон муутай байхгүй. Бага барилж байгаа ч гэсэн хүн амьтанд ингээл цогцнуудад балбаад байдаг. Санаа зовоод байдаг. Таасаа жоохон тэгээд идэг болохоор. Тий. Урсгал шиг гэдэг. Тэгсэн чинь гарахаас өмнө харицамтай хой дайраад тоглоод барилдаг. Тэгсэн чинь харин жоох харицамтай барилдчихад нүүрлүү нэг цогчлоо. Уучлаарай гэж sorry гэж гараа ирсэн. Дахиад зогсон чинь бүр санаад энэ чинь одоо дэлхий ТV чинь нөгөө эв нэгдээд нүүр амын хоёр зогсоод би бүр сандраад гэж явж. Тэгэл яг харицамтай жоохон барилж үзсэн болохоор тэгээ нүүрлүү зогсон л жоохон хэцүү. Тэндээ бистэй амар тий. Хоёр нэг цогчол sorry хоёр цогчол бүр амаа sorry. Тэр юун дээр Голдскор дээр жийж ялчаад угаасаа медаль авах ойлгомжтой болчих шүү дээ. Алтан медаль. Тэр үед ингээ баярлаад босч ирсэн. Тэр үед яг юу гэж үзсэн бэ? Тэр чинь мэдээж олимпийн ихний өдөр ихний медалийг их хөрөндө авчирч байгаа шүү дээ. Яг тэр босч ирэл ингээ баярлал. Бос барилдаанууд дээр тэгж амар нөгөө реакшн гаргадаг хүмүүс зооны авар дээр тэгдэг. Би дэлхийн аваргаар ч гэсэн яг багштай байлаа. Дэлхийн авар дээр бас яг хоёлаа зооны авар дээр реакшн гаргасан байсан. Тэгээд яг сая бол яг амар реакшн гарч заац би дараа нь барилтаад. Тэгээд ажил дуусаагүй байгаа шүү дээ гэлээ. Шууд нүүр нэг дараа заалаа тэгээд болцсон. Бондоо тасчулчихсан баг. Одоо ингээд жудоо чөлөөт гэдэг ч юм уу те ингээд нэг эсрэг нэг тоглолт өндөр сүүлийн үед ингээд аюу их тийм юу судалгаатай болчих. Бусад орнууд. Тэгээ ер нь манай дасаж болж ажиллан тамирч ер нь судлаа хийж ин одоо баруун өрдөг, зүүн өрдөг хийн хөлдөн суудаг хийн тэд нар бүр аюу сайн мэддэг болоод тэр мөхийн нөхгүй наа чинь тэгж ер нь манай тамирчид ер нь эсрэг багуудаа судлах нь ер нь хэр хэдэм бэ манай багш засчлаар тэр. Мэдээж бүгдээрээ судалгаа хийж байгаа шүү дээ. Одоо билехэн бичлэг байна те. Бичлэг өдөр болгон үздэг юм хахад явуулсан нэг ойр орхон бол үзнэ. Тэгээд багш нартайгаа үзнэ, эсвэл ганцаарчлаад үзнэ. Тэгээд бус орны тамирчид ч гэсэн тэгж судалгаа хийдэг. Одоо энэ яг энэ өрөлтөн дээр яаж ингэж алхах нь яа юм бэ? Тэр нөгөө бэлтгэл дээр яг тиймэрхүү өрөлттэй ч юм уу нэг тийм хүүхд мөхтэй иймэрхүү мхийн хийгээд тийм давтах юм байдаг. Тийм сая нэг олимп болохоор нэг тамирчин хоёр бэлтгэл хангаж авч ирсэн баг өөртөө сонгоод. Тэгээд тэр хүүхдүүд нь яг тэр нэг өрсөлдөгчийнх нь
одоо тийм дөрөв гэх юм одоо хувираад нэг тийм өдөр болгон л судалгааны юу хийж явж байгаа л да. Тэгээд жодооч өөр ингээд шууд нэг өдөр ингээд болоо явж шууд 16 тамирчин 32 тамирчин судлах боломж. Яг хэсэгтээ ямар тамирчинд таарахаа мэдгүй ш. Тэгэхээр тэр олон тамирчин юу судалж амждгүй ер нь. Анжийнхаа эхнийхээ манайх болохоор сая эхнийхээ 8-ыг судалсан тий. Бранд нэг хүмүүсээ судлаад тэгээ за одоо дараагийн 4 хоногт нь болохоор нөгөө өөрт эвгүй барилдаанд таарахгүй гэж бодсон хүмүүсээ судална гэдэг судалгаанууд байсан. Олимпийн нэг 2 том сенсац гарсан. Одоогийн төрөл бэр. Эхнийх нь болохоор сосром ялгцсан үе. Тэрийг гэсэн маа санагдлаа. Би бас яг тухайн үед нь хүмүүс бол айгүй их дайржсэн учраас аль биесээр чатар холбогдож асууж тайлбар оруулж ирсэн. Яг тэр буусын юм дээр бол яг юу болсон юм бэ? Гэхдээ нөгөө манай хожим яг дивжэнэ цахад ингэ шахуулга гарчиж байгаа байхгүй юу? Яг адилхан барьцтай байсан ирнэ. Яг тий торгуулахын өмнөхөө яг энтлийнхэн болон дээр яг тэг гарчих гадсан байхгүй. Тэр би ухарж болохгүй шүү гэдэг яг зөвлөгөө өгч ингэсэн чинь дахиад энтлийнхэн бол нөгөө шахуулчих байгаа байхгүй. Адилхан ингэ барьцтай явж ирнэ. Тэгээ би дасгалжуулагч юм чинь бас бохомдсон шүү дээ. Нөгөө хүн ч гэсэн нөгөө ялагдсан ингэ гунцсан ингэ явж ирсэн. Тэгээ гараад ирэх нь явахдаа би ханцуугийн натгахад яг чи ийм барьснаас ингээ нөгөө хүнээ бие зайлуулад ийшээ гарчихгүй гэд яг тэгээ хэлжсэн байхгүй. Тэгсэн чинь дэрийн хүмүүс тийм мөр тэгсэн чинь би тэр бичлэгийг үзээгүй байсан байхгүй юу? Үзээгүй гэсэн чинь хүмүүс надруу наас сосор ом чинь яагаад багшаа мөрлөд орон баахан чат бидийг гайхаад энэ хүмүүс юу ч чадсан болоо гэдгсэн чинь нэг тийм хөө жоохон юу тийм хүмүүс ихсэн дээ. Тэрэн дээр бол тийм болоогүй шүү. Сосор ором явж ч их хөөхт биш. Тайрын ярилцаа бол их гоё. Бас л багш шиг дотор. Тийм шүү дээ. За дараагийн нэг сенсац байгаа. Онгоцоос буугаад ярилцлага өгчээсэн. Хөөе гэж яг тэр хоолой байгаа тийм. Хөөе гэж цаанаас нэг хүн дуурсан чинь нэг хоол зүйч сэтгэл зүйчийн талаар ярьж ирсэн. Тэгсэлж асуу. Энэ тийм хүмүүс бол ингэж л хараад байгаа. Дарамт байна уу тийм. Энэ нэг хүн одоо нөгөө л төрийн албаа байгаа ч тийм юм ярьсан шүү дээ. Тэгэхээр яг юу болсон юм бэ? Яах вэ тэгэл амар олон хүмүүс ярьцлага аваад хоол зүйч сэтгэл зүйч та нартай яваг энэ тал дээр юу гэж бодож ийн гэлтэй гэсэн л өөр хоолоо ингээл өмнө сая олимпийнхоос өмнө натаа ингээл хоол зүйч сэтгэл зүйч ажилласан сая л олимпиад яваагүй би тэгээд сэтгэл зүйчтэй ярмаар санагдвал онлайнаар харилцажсэн гэлтгсэн жил яах вэ тэнд нөгөө баахан жоохон хүүхд мөхт ингээл манай гэр бүлийн хамаатан ингээл зөндөө олон үрсэн маа штэ цаана л нэг хүүхд нь л яахт нь л аав ээж нь хөө ихсэн юм шиг би чинь тэгэл амар томнууд гаргаад хараа миний хүүхд гээл ингээл тэгсэн чинь тэрийг л өөхтө дарамтлаа марамтлаа дарамтлаас юм бол байгаагүй энэ зүгээр л тийм нөгөө онгоцны бодол дээр чинь амар олон хүн үлээж авч байгаа штэ тэгэл хүүхдүүд нь л наавар цагаар гүйлтэл аав ээж нь л хөө ихсэн юм шиг тэрийг л ингээд эргээл хараад эргэж харж байгаа л буцаагаад яриа. Тэрэн дээр нь таарсан тий. Яг тэр яаж яг хоол зүс сэтгэл зүйч гэдэг дээр яг таарсан. Тэгсэн яг короплж аваад сэвж гисэн. Тийм манайхад гоё юм л та. Энэ олимпиад дээр л маш их л ярьжлаа. Одоо баг бүгдээрээ 100% сэтгэл зүйч, хоол зүйч нэтрэйгээ яриад байна л та. Гэтэл эн чин сая энэтхийн бүгдээр бол асар том асуудал гараад ирлээ шүү дээ. Энэтхэг хоол зүйчтэй явсан. Сэтгэл зүйчтэй явсан. Бүтэн багаараа явсан. Гэтэл энэтхийн эмэгтэй жилүүд бүхэн түүхэнд анх удаага пенальт гарсан бүхэн 100 г хитэрснээр хасагдсан гэж байна. Энэ талаар судлаад үзэхээр хоолоо идээд 1.5 ил нэмнэ гэж тооцсон байна. Хоол зүйч нь яг тэгэж хил 500 г тийм 500 г нэмээд эргээгээд маргааш хасцсан байна гэсэн чинь 2 ил 700 нэмсэн боо. Тэгээ эргээгээд нөгөө жиндээ орч чадаагүй хасагдсан юм. Бүр үсээд ярьсан гэж юугүй хоол зүйч гэж яриад байх биш те. Энийг нөгөө циклд нь оруулаад бэлдээд одоо тэр яг энэ Монголдх энэ хоол зүйчийн бүр яг спортын хоол зүйч ямар байх хэвтэй, сэтгэл зүйч ямар байх хэвтэй бас бэлтгэсэдв юм болов уу гэж бодож байна. Хин дуртайг юм. За тэгж хэлж өгсөн. Ямар сонгон шалгуулт байх хэвтэй юм те. Одоо дасгалжуулагч гээл гадны орнууд дасгалжуулагч гэдэг чинь ингээл одоо камерын бичлэг үздэг хүмүүс бас байна те. Шинжилгээ хийж идэг хүмүүс байна. Тэгээд туслах дасгалжуулагч маш олон багаар ажиллаж байна шүү дээ. Хоол зүйч. Өршлөгчдийн судалдаач хүмүүс байна. Манайх болохоор бараг дасгалжуулагч нараа судлаад байна. Өөрсдөө. Өөр тийм яг мэрэгжлийн дээр камера шүүгээд ингээд иргэдэг ийм хөдөлгөөн гаргадаг. Тийм баг уу? Маа жодоо ч хэдэн онцлог нэг яг тэгж судалгааны баг гэж нэг гаргасан юм аа. Тэгээ нэг 2-3 камертай хүн явдаг байсан.
Тэгээд мэдээж бас л мөнгө санхүүгийн асуудлаас болоод нэг жил явлуу яалаа. Тэгэл ер нь байсан л та. Тэгээд одоо болохоор яг өөртөө тэгэл тамирчид өөртөө тэгээд тасгалжуулагч нартаа нийлээл судалгаа хийж. Өсөө мэдэж байна гэдэг. Тэгээс өмнө хэлсэн шүү дээ. Судалгааны ингээд том өгч шүү. Ингээд бонус сумаар одоо ингээд залуу тамирчдыг тэгээ одоо ингээд 4 жилийн цикл өнгөрчлөө ч одоо ирээдүйн 4 жилээс залуу тамирчдыг ингээд сонгож ингээд яхад ер нь ямар шүү цаг зав гарах уу, ер нь нүүдэл сонгоход ер нь ямар шүү зүйл шаардлагатай. Одоо ингээд тасгалжуулагч болгоно гэсэн өөр ингэсэн нүдэндээ хөөгт ч юм одоо залуу тамирчин харддаг бах тий. Ер нь Монголоос одоо ингээд аймагаас ч тэр хотоос ч ингээд сонгоход ер нь ихэр гайгүй байдаг. Эсвэл хүндрэлтэй байдаг ер нь тасгалжуулагчны хувьд одоо шилд сонгох. Хүндрэлтэй юм бол байхгүй. Мэдээ шгшээ дээр ингээл шгшээгийн хамаарл хүүхдүүд зөндөл бэлтгэл хийдэг л дээ. Тэгээ одоо манай эмэгтэй шгшээ дээр ч 14 хүн байдаг хаа. Жуудаа тэгэхэд тэрний нэг 5 6 бас одоо манай 17 18 19 20 насны 5 6 хүүхдүүд байгаа. Тэгээд тэд нар маань мэдээж улсын аврагтаа сайн барьсан, өсвөрийнхөө дэлхийн авраг, залуучдын дэлхийн аврагаар сайн барьсан хүүхдүүдийг бас татаж шгшээдээ оруулсан байгаа. Тэн дээр нэг хүндрэлтэй асуудал байхгүй. Тэгээ сонгохдоо ер нь яг улсын аваргаас ингэж харж сонгодог эсвэл ингээд бас бэлтгэлд хамрагт өгөө даан улсын аваргаар бүх юм шийднэ гэж байхгүй шүү дээ. Нэг хүүхэд нэг жил сайн байгаад улсын аварга болчихвол тэрийг шгшээд аваад бас бүтэн жил тэмцээнд явуулна. Яг хөө тэр харьцангуй асуудал болчихж байгаа юм л да. Тэгэхгүй нөгөө бас бэлтгэлд хамрагдсан байдлаар нь сонгодог. Энэ хүүхэд яг тэр бэлтгэлд одоо бидний нөгөө хээрийн бэлтгэл гардаг шүү дээ. Хөдөө ингээд кампт гардаг. Тэр бэлтгэл хэр хамрагч ийн, бэлтгэл хэр дааж ийн, бэлтгэл даах чадвар модэргээл бүх юм л харж л шгшээ байхын тамирчдыг сонгодог шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан манай жингүүд эмгтэй жингүүд ер нь гайгүй байна гэсэн үг тий. Тийм гайгүй харьцангуй гайгүй. Эрэгтэй жингүүдийн талаар эрэгтэй жингүүдээс бас яг энэ зарчмаар юм яг тий. Зөв. Дан улсын аваргаар тэр нэг хүн ингээ тэр жил төрүүлжлэхэд тэр хүн ингээ дамгаалаа тэмцээд яваад байна гэсэн асуудал байхгүй. Бүх үзүүлэлт ч юм уу юуг нь хардаг. Бэлтгэл хамрагдсан байдал, тэмцээнд яаж оролцох байдлыг бүгдийг харж хаад тэмцээнд явуулдаг. Таны хувьд ер нь манай ирээдүйн хэрэг эрэлттэй байна вэ? Одоо нэг тасгалжуулагч болсон чинь бас ингээд хүүхэд болгоныг л тамирчин болгоноос ингээд нэг сайн яваасаа л гэж хүсэн дээ. Сайн тамирчин болчихсон. Энэ маань нэг тэгчээсэй гэл нэг дотроо нэг битүүх ингээд бас мөрөөддөг юм байл л те. Бас орин тэндээ өөрөө бас тасгалжуулагч нар чинь зорин шүү дээ. Би энэ хүүхдэд ажиллах хэрэгтэй бол тэр хүүхдэд одоо яах хэрэгтэй бол гэл байнга л бас санаа зовстой. Тийм л. Тэгэл бүгдээрээ л ер нь сайн яваад бүгд л ер нь тэгэл шилэгдэл гараад. Мэдээж одоо л жуудаа бас Монголд бол харьцангуй бас хөгжсөн. тий топ одоо мэдээж топ спортод орж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд хичээл хэсгийн тоо бол мэдээж олон байгаа. Тэгээд тэр хүүхдүүдээс тэгэл бодохгүй гараад ир шүү дээ. Тэгээд жуудаа бүхэл даа. Хүүхдүүдийн өөрсдийнх нь л хичээл зүтгэл бас аягүй чухал шүү дээ. Одоо бүгдээрээ гоё эргээгээд нэг 10 оноос нэг өмнө 2 жил 10 оноос хойш 3-4 жил үерөө нэг эргээгээд очие гэж боддог. 12 оны Лондон гээл юм дээр санаж байна. Италийн клуб бол барилдах боломжтой байсан үе 12 оны Лондон гэж санаж байна. Өөрийнхөө ялж исэн өрсөлдөгчтэй ялагдчихсэн. Тэгэхээр яг хамгийн харамсаж исэн үе чинь аль үе бэ? Ингээд яг тэр нэг би ингэх байсан гэдэг нэг хүн харамсдаг да. Тэгэхээр тийм барилдааныхаа талаар. Би юу? Бид тэр одоохонд харамсдаг. Би тэр Лондонгийн олимпиад нам хүмүүс амар харамсдаггүй гэж ер нь асуудаг л да. Би харамсдаггүй. Ягаад тэгэхээр бидэртээ дөрвөл ингээд бэртээд ер нь л бараг л хэцүү л байсан л да. Яаж бас барилдах одоо нэг дээшээ барилдах бараг боломжгүй болчих юм чи. Гэхдээ би бэртснээ би ерсэн мэдээгүй шүү дээ. Нөгөө жагтаа холбоо тасарсан юм байлээ. Тэгээд нөгөө Олимпиас ирсний дараа багш нар надад ингэсэн мэлээ шиж нэг халуун дорсон ирэх хаа гэж хэлж байгаа байхгүй. Яг миний нөгөө сэтгэл санааг ингээ яач хул гэж бодож байгаа байхгүй. Гэхдээ яалтчгүй нөгөө ингээ хөл болох байхаар нөгөө бэлтгэлээ хийж чадахгүй байгаа байхгүй. Тэр нөгөө би чинь сарын өмнө хаа бараг сарын өмнө шиг санагдаад. Тэр нэг огт барилтаа хийгээгүй чинь нөгөө мэдрэмж нь ингээ жоох холдчихд юм л.
Миний хувьд бол яг жоохон мэдрэмж ингэ жоох холтцсон. Хүний унаах нэг мэдрэмж, мэхээ хийх мэдрэмж жоох холтцсон. Тэгээ яалтч үтэгэл өнд үзтэн гэдэг шиг л хожигдож байгаа байхгүй. Тэгээ харамсажсэн зүйл гэхээр бид нар 9 онд дэлхийн аргаар бас хангалттай бас финалдж байгаа зэрэг байсан байхгүй. Одоо яг тэр Лондонд тэр 2 дахь тарихт барилцсан Күүфтэй группээр барилцажсэн байхгүй. Тэгсэн чи би тэр нэг ингээд торгуул тэр үчиг нэг торгуулаар хождог байсан. Юкошидо. Тийм нэг торгуулаар бол нэг торгуулаар хожчихдаг гэсэн үг. Битээр адилхан нэг торгуул тавьжсэн чинь битээр яг ингээд адилхан хамт ингээд дивжээс гарчдаг байхгүй юу? Тэгсэн чи голын шүүгч намайг ганцхан торгочтий. Тэр баг цаг дуусчих байгаа байхгүй. Тэг би нэг торгуулаар хожигд. Тэрийг асан бол би тэр дараагийн жилийнх нь тэр хөрлийн төлөө басан баха барилцсан бүх тоо зоон дээр үзэх гэсэн байхгүй. Тэгсэн чи тэрэн дээр амар харахстай шүү дээ. Мос мөг шалтгаалдахгүй хөрөөмөстө шүүгч ялж гараа шууд бөөлөөд юу би тэгээ торгуулж бараг өлегтэй барилж чадаагүй. И торгуул дараа нь хэдхэн минутын дараа торгуул барилж байгаа байхгүй. Тэгэл гараал шууд ойлал. Одоо ингээд бэртэл ярьж байна тийм. Одоо энэ улсын шгшээ багийн тэр дундаа олимпийн шгшээ багтайгаа тамирчдын энэ бэртэл гэмтлийн асуудал дээр хоёр асуулт байна. Бэртлээ тийм. За яг бүр ингээд карьер дуусгадаг бэртэлч байна. Эргээс сэргдэгч бэртлүүд байгаа тийм. Энэ хаалгаа юмнуудын зардал дээр ямар дэмжлэгүүд байдаг вэ? Ямар даатгалууд байдаг вэ? Олимпийн орж ирэх юм уу? Энэ шгшээ багууд хаалгааны зардлыг ер нь гаргадаггүй. Гарахгүй хүн өөртөө гаргадаг. Эсвэл манай холбооноос дэмжлэг үзүүлдэг. Ер нь би нэлээд сонсоход манай холбооны ерөнхийлөгч нэлээд хэдэн хүүхдийн хаалгааны зардлыг яг дааж тий хувьсаа гаргаж ирсэн бэл. Түүнээс бол тэр чинь бараг л хамгийн доотлогын хаалгал бараг 20 сая болдго юм шиг лээ. Түүнээс бол яг тийм даатгал малтгалд бол хамрагдаж чаддгүй. Одоохондоо тийм юу байхгүй, тогтолцоо байхгүй. Одоо яг яагаад асууж байна гэх юм бол дүрэн баяр тийм нэмэгцүүд барилддаг гэсэн. Яг л олимпийн үеэр асан бормоор аваад бичээл тамирчид дугаараад гисэн л дээ. Тэн дээр дүрэн баяр бичсэн байсан. Би 30 хүрээгүй ингээд амар том бэртлээ. Ингээд миний карьер дууссан. Бараг 5 6 тандал бараг карьер дуусах хэмжээний хүнд бэртэл авсан гэж. Хэр нь бодохгүй. Яагаад ер нь энэ олимпийн жишээ байна гэж тийм. Олимпийн багийн тамирчид чинь улс орныхоо нэрийг гаргах гай явж байна тийм. Бас мэдээж хэрэг бас амжилттай л явж байгаа юм байна. Ялангуяа одоогийнхоо 2004 оноос хойш ер нь бол амжилт маш арин байна. Тэгвэл энэ улсын төлөө явж очиж барилчаад ингээ карьер дуусгах бэртэл ч юм уу авлаа яг амжилт гарах үе дээр эсвэл за нэг эргээгээс хэрэгждэг бэртэл авлаа гэхэд хувьяасаа өгч ийн гэдэг бол үзэгчтэй спорт сонирхогч миний хувьд бас гэсэн. Тэгээд одоо юу юм сонин санагдаад. Эний оронд та нар шгшээ багийн дасгалжуулагч нар тамирчид дуулгаа гаргаад ер нь энэ даатгал бол яа гэв гэдэг тийм. Одоо шгшээ багийн тамирчныг шгшээ багийн карьерийн туршид нь байгаа туршид нь хүнд болон хөнгөн гэдэг төлөвийг ер нь 100% даатгуулж идэг талаар ярихгүй бол тэр хүн одоо спортоо сонгоо явж илээ 22 настай ч юм уу 23 настай амар гоё яг ингээд дэлхийн олимпиад авах магадaltaй гэх тийм медаль авах магадaltaй явж карьер ингээд зарлаа олж чадахгүй бол карьер нь дуусах юм тийм амар сонин асуудал. Тэр энэ талаар дуурайд дуурж ирсэн уран National Life ажиллаж ирсэн гэсэн чинь тэр байсан уу? Мэд тэрийг сайн мэд хэдэн онд юм бол 16 оны үед National Life ажиллаж ирсэн. Тэгэхээр одоо тамирчин дасгалжуулагч нар энэ талаар бас дуурж юмар өөрсдийн талаар тийм. Энэ даатгалтай холбоотой нөгөө тамирчтай л зүгээр нөгөө нэг компаниуд яадаг шиг үлээ. Даатгал хуваар өөртөө одоо зурчлагын марк одоо спонсороор яваад тэгээд даатгал яг нөгөө нэг одоо үндсэн шгшээ багийн бүх бүр төмөрдөж юм тэгж бол хийхгүй байгаа юм шиг л. Дан нэг тамирчинтай юм уу 2-3 ч юм эсвэл нэг спортын төрлөөр юм уу тэгж л дадлыг гэдэг юм шиг л. Тэгэхээр ундах ялж зөвлөдөө тэгж тамилж дуурайд нийтдээ тийм баталгаатай болчихвол тий. Тэг ядчил одоо бэртчүүл тий. Тэр чин даатгалаас гарах хэрэгтэй шүү дээ. харин тий. Би бүр дахиад жудог 2004 оноос ерөөхдөө их сонирхсан. За өөрийнх нь тухайд 9 оны дэлхийн арга дээр их харамсдаг.
те ер нь бодож явдаг барилтаа гэж те. Ер нь босод одоо 2007-8 оноос хойш ер нь одоо хүртэл шишээ багийн ер нь байсан байгаа тамирчдыг бүгдийг мэдчихэж байгаа. Аль тамирчинд ер нь их харамсдаг. Тэр маань те одоо боломж байсан шүү, энэ маань юм байсан шүү. Тэр бүрэлдэхүүн бол их гоё бүрэлдэхүүн байсан. Эрэгтэй ч тэр, эмэгтэй ч тэр. Миний хувьд би жишээ болоод ирлээ. Би төмөр үлгэрт их харамсдаг. Айгуу сайн байлтай. За тэр дэлхийн мастер, гран при, гранд слам тэр бол нураа шүү. Аврагууд ч бүгдийг нур. Тэгээд олимпик хийх. Тэгээд тийм одоо нэг тамирчдын талаар тэгээд турсаж байна. Яг манай үед нөгөө хамт урилжсэн гэр мөнхцөл хамаа хоёр байсан байхгүй. Тэгээ тэр хоёр ч бол бас амар мундаг хөдөлмөрч шүү дээ. Бид гурчин нэг хоорондоо шүү дээ жинхэнэ нэг бэлтгэлээр өрсөлдөг гэсэн хоорондоо өөр жингийн тамирчиж гэсэн бид гурав яг бэлтгэлээ нэг харж байгаа ламаа илүү хийчихвэл би илүү юм хийх хэрэгтэй гэж гурвал амар өрсөлдөг гэсэн. Тэгжээж бас нэг ингэж хурцлж ингэж бас арай нэг дэлхийн төвшөнд үзэх тийм юу бас юм болоо гэж боддог. Тэгээ манай мөнхцөөч 15-ны дэлхийр хүрэл авсан шүү дээ. Тийм төрж орж ирээ те. Тийм тэгээ олимпиад бас хүрэл авах боломжтой байсан. Тэр нэг Японд ялагдсан. Тэрнээр бас жоохон харамсалтай байдаг. Ламагийн хувьд лам дэгдийн хувьд бас жоохон бас харамсалтай. Яг тэгэхээр бас манай том жинк авч явжсэн, нүүр царай болж исэн бас мундаг тамирч байсан шүү дээ. Тэр хүн бол бас дэлхийн ороос нэг 2 медаль авчгаар л байсан. Миний бодлоор. Тэг яг тэр үеийнх нөгөө юун таараг бол гэж жоохон 2 найсад айлж явах харамсаж. Харамсах жоохтой одоо тэгээд нөгөө бодоод яваад авчих байсан юм даа л гэж боддог. Сая олимпик бас нэг жудо бүхэн төрөлхнээс том сенсац гарлаа. Абэ. Тэрийг та нар яг дэрэгдээс нь үзчихсэн. Тэр талаар тамирчин хүний хувьд одоо абэ дүү абэ те ер нь олимпик төрөлх зорилготой байсан шүү дээ. Хошоо авах гээд. Тэн дээр ялагдахад манай бас хөгийн барилдаан бол дууссан байсан тийм ээ. Тэр талаар яг үзээ тэнд юу бодогдчихсэн бэ гэдэг л. Одоо ингээл жудо зэрэг Японоос үсэлтэй гээл Япон л жудо гэхэр л японочууд гэдэг байсан бол одоо ингээд бүх дэлхийн нийтэд ерөн жудо ингээ бүгд айгу өндөр түвшинд хөгжиж байгааг харуулсан л тийм барилдаан болсон гэж боддог шүү дээ. Япон хүнийг үзбэх хүн хожигч явснаа тэгж гоё шоус аваад тэг нэгдэг ч юм бол тэгэл жудогийн хөгжил ямар байна, дэлхийд жудо яаж хөгжиж гин гэдгийг л харуулсан барилдаан болсон гэж бодож байна. Тэр юун дээр бичлэг нь явж байгаа одоо нөгөө ахабэ нэг бэлтгэлийн заалан дотор дүүхийнхэн дээр үзчихсэн бичлэг өнөөдөр явж илээ. Тэгэхэд Бунмага тань өрөнд байсан уу бэлтгэлийн тэр хэсэгт. Байсан. Тэгээ тэр чинь 2 дахь өдөр шүү дээ. Тэр ер нь ахын сэтгэл ер нь ямар шүү харагдчихсэн бэ? Өөрөө тэр хоёр ч яг нэг өдөр барилдсан шүү дээ. Тэр нөгөө юугаа дарах гэж л амар хичээж л байгаа л харагд. Тийм тэгэхгүй бол бас болохгүй шүү дээ. Тэр хүн чинь бас өөрөө тодорхой хэмжээний том тамирч юм чинь сэтгэл зүгөө тэгэл яаж дарсныг нь мэдэхгүй тэгээд дарах гэж айгүй бас хэцүү л байсан баг. Тэгээд яг дараа тэгтээ тэр хүн чинь бас аваа болчихлоо шүү дээ. Өнөөдөр бичлэгээс харж байхад л их л тэр нүрний хөрөөл тэр цаашаа алхаж байгаа байдал. Тэр чинь төрсөн ахтай яригдчих амар хэцүү байгаа шүү дээ. Тэгээд зорилго нь өөрөө амар том юм бидтэй ирж байгаа тий. За одоо ирээд цаашдаа тий. Цаашдаа ямар зорилго вэ? Сая өнөөдөрх нэг пост дарлаа. Унмаа гарын нөгөө тэнцээ болдог тийм ээ. Нэрэмжт. Тэр одоо манай энэ дугаар маргааш гарна. Тэнцээ маань 9 сарын 7-8 гэсэн хуваарийг гарсан. Тэр тэнцээнийхээ талаар ер нь хизээ нэс эхлээд ер нь ямар зорилготойгоор тэр тэнцээ өөрөнгөд зохион байгуулж байгаа. Яг зорилгын хувьд болохоор ийм зорилготой хийж байгаа. Өсвөрийн тэмцээн бол Монголд зөндөө болдог байхгүй нэг нэрэмжт ингээл тэнд улсын авраг нэрэмжт дүүргийн авраг гэдэг өсвөр үеийн тэмцээн бол Монголд жил бүр хэд болдог вэ? Бараг 10-аад болдог хөө. Тэгэхээр яг U23 гэдэг тэмцээн бол бараг байхгүй. Тэр одоо 20-23 насны хүүхдүүд ч юм уу ганцхан жилдээ нөгөө юунд орцдог байхгүй. Насны хүүхдтэйгээ улсын аврагт л орно. Тэгэл өөр тэмцээн байхгүй. Тэгэхээр юу н манай яг жодогийн холбооноос ингээл ярьдгээс U23-ийнхаа нэг тэмцээнийг жилдээ ядаж нэг 2-3 хийчих юмсан гэл ярьдаг л та. Тэгээ энэ одоо болохоор би за
ер нь юу 23-оор зохиоч гэдэг. Тэгээ маа нэг найз бас санаачилж байгаа. Тэгээд холбооноос мэдээж бас санаачилж байгаа. Тэгээд энэ тэмцээн зохиох болсон. За, наасан юу цаашдаа одоо ер нь ямар бэлтгэлийн хувийн амьдралын сонирхоод яхад. Сайтууд бидний сайтууд их сонирхсан байлээ тий. Тэгэхээр одоо цаашдаа ер нь ямар зөвлөгөөд байна? Цаашдаа юу? Тийм ер нь ойрын төлөвлөж байгаа болон ер нь ирээдүйд төлөвлөж байгаа юмнууд юу байна? Бодож амжсан уу ер нь орог амжаагүй л яасан. 28 хойл юм байна. Аваагүй мэдэл авнаа л гэж бодсон. Өнөөдөр цэцэтэй авахсан зураг нь явж байсан. Тэгэхээр цолын ойрхон байна. Хизээ ихэр төлөвсөн. Цол авал нэр ингээ. Амны билгээс цол. Тэгээ медалийн угаан нэр. Юунд бол манай юм тоол дэргээд цэцэтэй өнөөдөр зураг авахсан. Facebook-оор явж байгаа шиг үстэй. Тэгсэн медаль авсны дараа манай юун тоолоос яг пост оруулаад. Цол медалийнхаа найрыг манахаас ингээ даая гэдэг. Энэ нэрэд холбоотойгоор би нэг зүгээр сонирхоод асууж хүмүүс ч ихийг сонирхолтой санаж байгаа. Одоо ингээл медаль авал юм уу дэлхийн юунаас игээл ирэхэд хүмүүс их юм амлалтаа шүү дээ. Ямар нэг хинж баг өөртөө нь холбогдоогүй байхад те Facebook дээр бичээл би тэрэн тийм өгнө гэж нэг юм бичдэг. Ер нь тэгэж амлсан хүмүүс ер нь яг юмнуудаа өгөх нь ер нь хэр байдیں۔ Ер нь яг баасан хувьд амлсан хүмүүс яг юмнуудаа өгснө яг юу гэдэг нь сонирхолтой шүү дээ. Тэ. Надад бол хүмүүс ингээл том жижиг баг бүгдээрээ өөрөөсөө гоё байгаа юм надад гоё бэлгэлээл. Би тэгээ тэр хүмүүст заавал надад өгөх албатай өстой гэж бодохгүй л байгаа шүү дээ. Өгөхтэй хүмүүсийг бол өглөөлөх гэж бодоод чи өгнө гэсэн яаламар. Тэгэж бицэн гэсэн хаана вэ гэдэг. Тийм постор усан гэдэг. Тийм шүү дээ. Нөгөө өгөх юмдаа өгөөгүй шүү дээ гэж хэлж чадахгүй болохоор компаниуд энгийнээр нь маркетинг хийгээл дараа нь юм өгөхгүй асуудлуудыг нэлээд дийлгэж тавилаа. За нэр цохоод яах юм. Тийм байгаа. Хөндий хөрвөлтийн акц засгийн талаар нэлээд явлаа. 5 өрөө байр багшд нь өгнө гэж гэсэн одоотлог. Тэгэхээр амжилт ч хэцүү шүү дээ. Өгнө гэдээ амлцдаг. Тэр бол мэдээж харчиж байгаа найз нөхдөд ч юм уу чамд юм өгье гэж ч юм уу гэр бүл нолоод харцаг хэлцдэг тийм ээ шүү дээ. Таглаач юм. Тэгвэл эргээ өгөхгүй болохоор өө би нөгөө юм аа гэж үнэхээр хэлэхэд хэцүү юм. Хэцүү л дээ. Тэгээ яг тамирчтай юу ингээ хараад хахад найран тэр нэг ирсэн нутгийн зөвлөлч гэдэг юм одоо эсвэл нөгөө дэмжих гээд байгаа хүмүүс нөгөө батламж өгчдөг. Тэр батламж явах бас баатаад байсан. Үнэхээр тэгээд сэтгэлээрээ те би чамд ингээ байр өгсөн юм а гэжэвэл үнэхээр чадал нь байгаад байл зүгээр төлхөөрөө л гардалж харагдах байхгүй. Тийм үстэй. Тийм бодтоор маа гэд машин ч гадаагаа шумайд төлхөөрөө ав. Байр чин тэнд байгаа шумайд төлхөөрөө ав гэд ингэчүүл уг нь л хээндэл амрал байгаа юм л та. Ахтан байгаа нэг гэл. Тийм юу ч тийм штэ. Заавал нэг тэрүнд байр өгөх гэдэг шаардлагагүй. Миний хэмжээ юу лээ гэдэг өөрийнхөө хэмжээг мэдчихээн гутаа за би нэг хөвгт ядаж нэг өөрийнхөө чадлынхаа араар ингэчээ гэдэг юм аа л бодиттой тийм бэлгийг бол бэлгийн мөрний шүдийг үзэхгүй гэж. Тийм яг зөв. Тийм. Сэтгэлээсээ гэж бодсон цаг юм. Тийм. Энэ зэвшнийг дэлгэмдүүлээд бити тамирчдаараа морж байгаарай. Нэлээд олон тамирчдын талаар ер нь гарч ирсэн маш олон гарч ирсэн. Тийм бах тий. Тэр яхаа компани нэр дүрдээд яг цаашдаа гэхдээ энэ компаниуд бол бас тамирчдад бол маш том спонсорын үүрэг сэтгэл явж л байна тий. Зардал таадаг. Тийм гэхдээ энэ бас нэг спонсорын юун дээр хэлэхэд сэтгэл гаргаж байгаа хүмүүс яг ингэ сэтгэлээр хандж байгаа хүмүүс бас амар их байгаа. Зөндөө байгаа. Тэр хүмүүсийг бас ерөөсөө үүсгэж болохгүй. Одоо жишээ нь манай баасан хүүг маань одоо дөнгөж хөвсгөлөөс орж ирэхэд л нэг нутгийнхаа ингээд манай нэстэ нутгаас ганцхан л хүүхдтэйгээ одоо энэ хүүхдтэйгээ юм төргөн гэл айл тэр жоохон бахаас нахвалал дэмсэн гэж байгаа байхгүй. Тэгэл одоо энэ хотод орж ирэхээс нь л ахвалал байр ингээд юуг ингээд зохицуулаад ингээд явдаг байсан. Тэр ах маань одоо хүртэл байгаа. Тэгээд сая дэлхийн авраг болоход нь бас байр өгнө гэсэн тэрийгээ бас өгсөн. Тэр тийм хүмүүс зөндөө байгаа шүү бас. Бас муу хүмүүс нэг олон байхгүй. Сайнууд олон байдаг шүү. Баас өгөөд тэр нь сурчлага олон тийм реклам ч юм уу тиймэрхүү саналууд ер нь орж ирсэнсэн харагдчихсан. Тамгуу тэр жүжиг тоол оролцсон юм уу? Тэгээ юу лээ жүжиг бас биш ээ. Тэр хэд хүмүүс буруу одоо жүжиг цаавч гэж байдаг. Тамгуу тэр ингээ плед бид багш идэвд ирсэн дээ. Тэгээ урилга ирээ тэгээ бид үзээд тэгээд арын гой албаны жүжигчтэй энэ гой 20 минут завсралт юм байна дундаа. Тэгээ тэр үеэр ороод өстө жүжигч чинь гэх юм байна.
тайзан дээр гоё юм байна. Зураг авахулчих гээд авахулсан чинь намайг тамаггүй төр тоглох ч байгаа гэдэг. Хүмүүс ч тэгээд тэр чинь сэвэл тэгээд. Ер нь сурчлагын сандад орж ирж байна уу? Ганц хоёр орж иж байгаа. За. Бас сурчлага гэхүйдээ сурчлага гэдэг. Манай подкаст нь Wait гэдэг дахиад ахын амхны тэргүүлэх компани байгаа. Одоо бидний хэрэглэж байгаа ер нь ихэнх авж байгаа дахиад ахын амхнууд бүгдээр энэ Wait гэх компаниас орж ирж байгаа. Тэгээ хамгийн гол нь чанартай. Тэгээ дээрэс нь эрүүл. Тэгээд энэ компани та бүхэнд нэг хайрцаг дахианы болон гахааны махнаас байгаа. Тамирчид цээж мах илүү бас иддэг тий. Тийм мас. Тэр захиалаа. Хаава газар шууд дуудаад олимпийн мөнгөн медаль бас өгөнө гэвэл таних үлдээ тий. За энийг бид хэлж байна. Гахаа дахиад найзуудаа гоё сангимзаа шалж байвал гахааны мах авчихгүй тэгээ гоё дахианы мах идмээр байвал бас дахианы мах алийг сонгоод авсан болно. За. Өнөө шууд захиалаад хаана газараа хэлээд энэ подкаст орсон юм аа гэж хэлээд авчиж байна. Манай Wait компани нь 2006 оноос эхлэн гахаа дахианы махны импортыг Хятад, Солонгос, Орос, Канада, Бразил зэрэг улсуудаас импортлон дотоодын зах зээлд олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлж байна. Бид бүтээгдэхүүнийг тогтмол өөрийн зориноос түргэн шуурхай, бөөний болон жижиглэнгийн хүргэлт хийж байна. Холбогдох утас 9904 1676. Багш тасгалжуулагч тамирчдын гуулаг ер нь тамир спортын улсын ороо, олимпиороо холбоо мэдээж ирэх та нарыг маш сайн сонсож байгаа гэж хэлж байна. Эсвэл олимпиар батлаг ерөнхийлөгч одоо бүхий холбооны ерөнхийлөгч болсноос хойш амжилтуудыг гаргацсан байна. Тэр бол нэр үнэхээр хувьяасаач маш их сардал гаргадаг хөл. Сая бэлтгэлийг тэр цанжин болдог тэр бүтэн сар тэнд өөрийнхөө тэр мэдээж өөрийнхөө зардал гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр холбоо сонсож байгаа хэрэг бид нэр спортын улсын ороо олимпиараа хэр сонсож ер нь харилцсан уялдаа холбоотой дэмжлэг барьж ажилладаг. Мэдээж багш юм эсвэл тамирчин тэр дэш хандах боломжгүй л дээ. Боломжгүй бах яг хандж исэн юм нэг цөөхөн л байх гэж бодож байна. Эдрийг ямар асуудал байна гэдгийг бид нэр холбоонд асуудал тавина. Холбоо дэшээ ярина. Тэгж нэг үе шатаар түүнсэл тийм. Түүнс бол тамирчин юм уу дасгалжуулагч дэш ороод асуудал ярих нь бас цөөхөн л дээ. Тэгээд мэдээж холбоогоор л дамжуулж хэлнэ. Тэгээд тэднийг бол асуудлууд бол. Холбоо гэхдээ бас яг энэ олимпийн үеэр ч юм уу дэлхийн аваргын үеэр ч юм уу санхүүжилттэй. Бус үед холбоо ер нь өөрөө санхүүжилт гэдэг. Байхгүй. Тэгэхээр чин одоо сая юун дээр аль спорт дээр л холбоо гэх буруутгасан буудлага дээр ч үгүй юм тий. Холбоогоо их буруутгадаг. Гэтэл холбоо чин яг үндэ ингээд хажуунаас одоо энэ манай ийм спортч бас спортынхантайгаа их ойрхон болоод. Хажуунаас нь харахаар холбооны ерөнхийлөгч гэдэг хүнийг ийм бизнесмен. Эсвэл тухайн спорттой хайртай тийм тийм. Тэр хүн ингээл нөгөө энэ халааснаас мөнгө авч игэл эндээс нэг зээлж игэл ингэж явж байгаа холбоотуудтай бид нар шууд ингээ хариуцлага тооцно гэдэг чинь бас их сан тий. Тэр хүн чинь дэмжээ яваад байгаа юм байхгүй тий. Уг нь бол зорилго нь амжилт гарах гэдэг. Тэгэхээр бас энэ шулуухан хэлэхэд спортын одоо энэ нөгөө төсөв зарцуулж байгаа. Усын орж гэдэг. Олимпиад орж гэдэг. Усаас одоо тамирчдыгаа амжилт гаргах гээл бид нар чинь нэг олимпиад зорилго тавьж явдсан шүү дээ. Алтахын төлөө, Бээжин дээр чуулгалтын төлөө мөлөө гэж өөрөө лооцсон болоод явж байсан. Тэгэхээр тэр холбоодууд бас тэдэр маань бас тамирчдыгаа ойлгоод дэмждэг байгаасай л гэж их хүсдэг байхгүй. Тийм учраас л одоо ингээд та нарын дуу хоолойг тэдэр маань сонсож байна уу, яаж хийж байна. Уг нь бол баг дэд ерөнхийлөгч нар нь тамирч одоо манай тамирчин байсан хүмүүс л их байгаа шүү дээ. Тамирчдын зовлонгыг нь ойлгож л байна. За ингээд энэ дугаараа өндөрлөе да. Цаашдаа хэлэлцээ борлоо. Маш амжилт хүсье. За тэгээд хамгийн гол нь сайхан ирүүлж би одоо цаашдаа медаль хонгийг хувирах болтугай гэж манай эм спортын зүгээс хүсэж өрөөё. За манай урилга явж ирсэнд баярлалаа.